За юу байцгаана манайхаа Аригун подкастын маань season 3-ын эпизод 4 эхэлж байна. 4 шүү дээ тий. За тэгээд өнөөдөр манай одоо зочин хөтлөгчөөр бол манай хасаа маань хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд манай зураглаач одоо ерөнхийдөө энэ контентыг хийж байгаа юм багийн гишүүн байгаа. За тэгээд хасаа сайхан өөрийгөө танилцуулаач. Хасаа байна. Одоо Аригун ахтай нэг контент ярьж байгаа. Тий. Би тэд бас нөө тусдаа одоо Аригунаасаа гадна тусдаа танаа юу чин Lotus гэж явах уу? Үгүй манайх ч одоо Apex гэж. Apex Creative Studio-ийнхэнтэй бас хамтраад би тэд бас нэг гоё контент удахгүй хийх гэж байгаа тий. Yes. Тийм тэр одоохондоо концепцийн шатандаа явж байгаа. За тэгээ нөгөө эхлэл хэсэг дээрээ бас ганцаараа ингээд суухаар айгүй эвгүй байдаг. Тэгээд хасаагаа бас гуугаад хажуудаа суулгацсан байна. Тэгээ хоёлоо одоо юу ярих вэ? За би бол ойрт киноны талаар бодлоо. Тэд танилцсанаас хойш гэдэг шиг. Би Netflix дээр одоо Black Mirror-ыг амар их хүлээж байна. За удахгүй шинэ season хийж байгаа. Black Mirror дээр нь дуртай. Black Mirror бол маш дуртай. Маш аимшигтай санагддаг. Тийм хүүгээр маш их тоглолт юм санагддаг. Black Mirror-ыг харин ерөнхийдөө хүмүүс айгүйс санал болгож ирсэн надаа. Би яг одоогоор бол яг цуврал кино үзэх зав ер нь жоох муутай. Гэтэ үзье гэж бодож байгаа. Ер нь юуны талаар гард юм бэ? Одоо season 1, 2, 3 ер нь бол бүгд өөр юутай. Одоо ирээдүйн талаар гардаг. Ирээдүйд одоо энэ social media, технологи аач хурдан хөгжүүлээд ямар үр дагавар гарах уу нийгэм дээр гэдэг шиг. Тэгээ та сонирхоод үзүүлсэн. Тэгсэн мөртлөө юу юм уу? Аимшиг юм уу? Эсвэл psychological thriller гэж явдаг. Зөв. Окей, үзье. За манай хасаач тоглоом тоглолдог гэдсэн тий? Тийм, би одоо ойрд Wukong-ыг л тоглож зүгсэж байна да дааш тэгээд. Зав бол үнэхээр алга. Би Wukong-ыг эхлүүлээд жоохон тоглосон шүү дээ. Маш хэцүү гэж би сонссон. Би нэр ингэсээ яг үнэхээр гараа хаах шидмээр санагдсан. Одоо наад мэдрэмж ижил би одоо үнэхээр мэдэрч үзэх өсөж байна да. Тий, God of War March би ч одоо God of War-ын фэн нөхгүй. God of War хажууд нь нэр үнэхээр easy тоглоом байсан билээ. God of War би одоо сүүл чимаар Assassin's Creed бол нэлээд тоглож байгаа. Тэгээд сүүлдээ залхаад хайсан байт юм аа. Би Assassin's Creed би нэг Vikings гэдэг нэг цуврал өгдөн штэ. Тэрийг үзсний дараа яг тэрний араас Assassin's Creed-ийн нөгөө валхаалаа гарсан байхгүй юу. Тэгээд за энийг тоглондоо гэд би Steam дээрээ худалдаж авч ирсэн. Тухайн үед хямдарсан байсан $20 авлуу яалаа. Тэгсэн чинь одоогоор миний геймплей тайм 1 секунд ч болоогүй. Ерөөс судалдаж аваад либрарид нь байж л байгаа. Авч Steam төлөө зөндөө байг уу. Яаж нэг юм гоё ингээд тоглоом авах амар гоё кайфтай тий. Үнэ. Тоглохоосоо илүү кайфтай заримдаа тий. Надад бас тийм тоглоомод амар их байгаа. Яаж ч юм нэг юм дотоод энэ юунаасаа болт юм яа гэдэг нэг тоглоом хямдарчлаа гэхээр бошуухан ахгүй бол болохгүй юм шиг. Эмэгтэй хүмүүс чинь нөгөө хувцсны хямдрал зарлахаар оочлоод гүдэг шиг л юусыг тийм л болчиход байна. Тэгээ нэг өмсөд идэггүй юу? Өмсөд идэггүй. Тэгэл нэг хайчдаг. Хаяа нэг Steam library руу орж харчаал. Тий. Гэхдээ яг Steam library-г харахаар амар гоё идэг тий. Тоглоомнууд яг юм цуглуулж байгаа юм санагдаад байдаг хөө. Тий. Одоо тэрийг хизээч тоглох юм байгаа бүү мэд. Чи хамгийн гоё юм нь тэр ингээд үүрд ингээ байж гин тий алга болчихгоо. Тэр нь гоё тий. Үнэ. За би одоо ивент гэжтэй дурдчихъя тий. За манай мөнх даатгал компани маань байна. За тэгээ Super Glucose ирч хүчний ус байна. За тэгээд сонноос нэрээ юу Funky Tiger гэдэг Instagram дэлгүүр байт юм байна л да. Facebook дээр бас байдаг. Тэндээс ингээд над руу холбогдоод гоё киноны юм зурагтай подолкод байдаг. Ингээд өөрлөө чи явуулъя. Тэгээд подкастын хайлтны дугаар дээр өмсөх боломжтой юу гэдгийгсэн ах. Тэгээ би ч нөгөө нэг дэлгүүр хэсэг амар дургу. Би та хэд сүлд хэлжсэн шүү дээ. Би Amazon-оос 6 цамц захиалсны нэг нь л таарсан гэдэг тий. Томтцсон ирсэн. Тий, тэр таарсан томтцсон ирсэн шүү дээ өмнөх дугаар дээр. Тэгээд давай тгий гэдгсэн чинь над руу нэг айгүй гоё зурагтай фотолог юусан. Тэгээ нэг нь одоо энэ өмссөн байна. Allen Iverson-ы
зурагтай. Таныг орж ирэхэд хараал ижлээ. Би ч өөрөө Vince Carter-ийн фэн. Гэтэ Vince Carter-их байхгүй гэхээр нь Iverson-ыг нь авъя гэсэн. Яг тэгвэл одоо Iverson, Kobe, McGrady, Carter дөрвч юм болохоор нөгөө бурхны дөрвөн хүү гэж үүдэг тий. Одоо шинэ үеийн сагсан бөмбөгийг одоо яг нөгөө Jordan-оос залгамж халаагаа авч ингэж явсан тоглогчд гэдэг утгаараа Iverson бас амар дуртай байхгүй. Тийм тэгээд манайхаа Funky Tiger гэдэг одоо энэ доор Instagram хуудас нь гарах бах. Тэгээд та бүхэн ийшээ ороод бас энэ подкастыг үзээрэй. Би бас багийнхандаа бас дараагийн дугаар дээр авчирч өгнө. Зэмэл үдчих чадж байгаа тий. Гой киноны постертэй зургууд байд юм билий. Гэтэ яа өнөөдөр би Iverson-ыг өмсмөр санагдаад нилээд дөрөв ширхэг тийм гой зургтай подкаст явуулсан. За тэгээд дараагийнх нь болохоор за авч гараа түр харчи юугаа мартчих. Энэ хэдийга цээжлэхгүй мөө. Ерөнхийдөө тэгээд танай подкастер тавья. Танд одоо ингэ тгий гэсэн юм би бол зур даваа гэдэг мөнгө төгрөг заавал төлөх мөлөх шаардлага байхгүй. Зүгээр үнэхээр ингээл гоё биднийг ингээ гоё дэмжижийвэл хэдүүлээ яагаад заавал яах юм гэх юм тийм үстэй тий. Дэмэндэл явж байгаа юм чинь. За тэгээд энэ арт байгаа одоо энэ улаан машин биш дээ. Ferrari. Энийг болохоор энэ одоо ухсардаг юм Lego байгаа байхгүй юу? Энийг яасан бэ гэхээр энэ Lego Car Studio гэдэг одоо доор гарч байгаа Instagram эднийх болохоор танай подкаст чинь нэг юм одоо бид нар чинь нөгөө шинэ оффистаа нөгөөд ирсэн аа шүү дээ. Тэгээд жоох юм нүцгэн харагдаад байна. Би танарт гоё юм декор хийгээд хитэн юм машин өгсөн бохгүй юу? Тэний бүр гайхаад цоглуулт юм болоо гэж бодсон. Тэгээ надад бол гэрт бол цоглуулга байгаа. Одоо Batmobile байгаа. Тэгээд Fast and Furious-ийн Dominic Toretto-гийн Dodge Charger-ийн тэгээд би амар эвлүүлэх дуртай байхгүй юу. Сүүлд эднийхээс надад өгсөн тэр том нэг машин байгаа. Тэрийг үнэхээр одоо нөгөө амар завгүй байгаад болохоор эвлүүлж амжихгүй байгаа. Тэгээд та эвлүүлээд ардаа тавьчвал гоёо гэдгсэн. Би тэгээд заа гэчихэд эвлүүлэхгүй яваа. Тэгээд сүүлд үннээ хэллээ. За би үнэхээр амжихгүй юм байна уу гэдгсэн чинь за би танд өөрөө эвлүүлээд аваа. Тэрийг нэг хэдийн юм эвлүүлсэн байшаа авчирчихсан. Айгүй гоё харагдаж байгаа сте. Тасархаар харагдаж. Тий, тэгээд та бүхэн бас энэ гоё Lego Car-ыг бас авч одоо тий ухсраад гэртээ гоё декор болгоо тавил гоё харагдсан шүү. За 88 Films-с одоо хоёулангийнхын энд болон чи ер нь бол 88 Films юм болон баггүй юу? Яах вэ гэхээр 88 Films-с одоо ерөнхийдөө бол 88 Films энэ болонгийн ивент гэдэгч тэгээд 88 Films-с би бол энэ дугаар болгон дээр нэг гоё кино үзээд ярьж өгч ёо гэж боддоо. Ярихаасаа илүү зүгээр танилцуулчих. Тий. Сүүлд бол би 88 Films дээр 16-тай ээж гэд миний том зүрх гэдэг юм кино 88 Films дээр орсон байгаа. Постероос ахуулаад амар анхаарал татна. Ерөөдөө 16-тай ээж гидсээ нуугаад тий одоо ээж болсон хинт ч мэддэхгүйгээр одоо хүүхдээ тээгээд ингээд имплектэрч байгаа тийм одоо бага насны хэм одоо 16-тай жоох хүүхдтэй тий 16-тай юм жоох охины тухай юм драм кино орсон байгаа. Тэгээд постерыг нь харах юм бол ингээд амар юм ядарсан царайтай амьдралд нухлуулсан тий ингээд энэ хүүхдээ би өөрөө хүүхдэж би энэ хүүхдийг одоо яах вэ төрүүлэх юм төрүүлэх нь зөв юм уу буруу юм уу тий төрүүлэхэд одоо өсгөж хүмүүжүүлж чадах юм уу гэдэг бүх тэр зовлон шаналн тэр охины зөвхөн нүүрэн дээр ингээд тодорч харагдаж байгаа тийм постертай тийм киногоо. Тэгээд энийг бол одоо 88 Films-с үзээрэй гэд үзэгчдээ бас хэлхэн зүйтэй баха. Таныг яг ингэ хэлсэн чи ямар постертай болоод бүр ингэ амар тэр одоо гол дүрийнх нь тэр охин амар тийм хөөрх охин бохгүй юу? Уг нь мангар царайлаг сүүлийн кинонууд тоглож айгүй хөөрх охин байтэ. Гэхдээ энэ киноны одоо тэр постерн дээр байгаа ерөнхийдөө энэ кинонд гэсэн үг шүү дээ. Энэ кинонд тэр охины нүүр хувиргалт тэр охины тэр хувиргасан байгаа байдал нь бол зүгээр амьдралын бүх лачаа зовлон нүүрэн дээр нь ингээ авчид наацсан юм шиг яг тийм юу байгаа кино байгаа. Тэгээд энийг бол санал болгоё. Хараад шууд үзнэ. Сонирхол төрж байна. За тэгээд битэрийн булан маань одоо ерөөхдөө энд хүрээд өндөрлж ийн гэх юм цаашаа чамд өөр гоё санал болгох кино байна уу? Надад одоо ойрд үзсэн кино үнэхээр алга та. Тэр хүлээлт үүсгэж кинонууд их байна. Ойрд энэ ямар кино хүлээлт үүсэж байна? Хамгийн би одоо Black Mirror бүр маш тэсэн яд хүлээж байна. Black Mirror тий төрүүлстэй. Төрүүлсэн чи. За тэгээд өнөөдрийн гиснээс та хэд маань одоо мөрч киноны маркетинг дээр ажилладаг тий ажилласан тий. Мөрч киноны найруулагч Дэлгэр хоёр ах маань өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд хоёлоо одоо цочны болноор байгаа шилжээ. За.
За ингээ манай Аригун подкастын маань зочны булан эхэлж байна. За тэгээд өнөөдрийн зочноор манай детектив киноны мастер Дэлгэр Баяр ах маань хүрэлцэн ирлээ. За тэгээд урилгыг хүлээн авсанд баярлалаа хаа. Баярлалаа. Танаа бас подкастт оролцож одоо сонирхон үздэг хүмүүст бас өөрийнхөө дуу хоолой, үзэл бодол, уран бүтээлийн сони ачнаасаа уулзах гэж их баяртай байна. Шаха. Тэр агийг хин алсан юм бэ? Надад хэлчихэж. Тэрийг одоо энд хэлчих юм бол юу болох вэ дээ одоо тэгээд маш олон юуг хаачих юм болов. Одоо нөгөө ийм жанрын детектив одоо мистери нууцлаг ийм юу агуулсан юм чи гол асуудал маань тэрэн дээр л явдаг юм шиг шүү дээ. Сонирхолтой нь тий. Түүнсүүл ингээд шууд хилчдэг бол яахыг хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр би л хэлж чадахгүй тэгж амар юу яаж чадах. Яг хөө тэгтээ бас нэг юм тал байдаг. Дэлхийн нэгэнт ингээд ойлгомжтой болсон сонгодог зохиолууд байдаг. Төгсгөлийн мэддэг одоо Ромео Жулиета гэдэг юм уу. Тэрүүгээр кино хийхэд хүмүүс үзээлээдэг те. Тэгтээ энэгээр яаж хийж юу? Энэ найруулагч, энэ жүжигч яаж хийж юу? Энэ компани яаж хийж юу гэдгийг л бас нэг сонирхлын нөгөө үзүүр нь тэнд байдсан юм шиг. Яг хөө бидний хувьд бол бас яг тэгж яасан байхгүй. Манай зохиолч маань хүртэл маш нууцлаг хүн байсан. Тэгээ одооноос ингэж өөрийнхөө нэрийг гаргаж ирж харагдж байна гэж би ойлгож байгаа. Манай зохиолч маань болохоор Чалчаа саарл гэдэг одоо сайт юмнууд түүх сонирхдаг хүмүүс бол ингээд тэр нууц нэрээр нэлээд удаан явж ирснийг би бол бас яг хувийнхын зүгээс мэдхийн. Ямарсаа хэдэн жил ингээд тийм сонирхолтой нийтлүүд юм баримтуудыг дэлгэж тавьдаг байсан. Тэгээд мань хүний одоо энэ киноны зохиол бичих карьер нь одоо бас энэ бол анхных нь биш байгаа 2 3 кино байгаа авах ингээд уран бүтээлээ эхэлж яваа тийм юм байгаа. За ерөнхийдөө одоо ингээд бас нэг кино үзээд сонирхоод ингээд явсны хувьд бас нэг жоохон захтай болцсон тий. Янз бүрийн кино үзэхээр хэдий детективч гэлээ ингээд нэг өмнө ингээд таачаад идэг болцсон байлээ. Мөрчдөр бол одоо эхний 2 ангийг үзээд ерөөсөө ямар ч одоо зүг алга. Хаана хин алдсан айгүй тийм тодорхой бус. Тэгэхээр ерөнхийдөө бол зохиолын хувьд бол маш сайн болсон байлээ. Зохиолоос гадна бол найруулга дээр бол бас маш сайн ажилласан байлээ. Тэгээд тэн дээр бас танд бас бичилж баяр хүргэе гэж хэлье гэж бодож байсан. Баярлалаа. Яг энэ яг баяр талархлыг бол бас ганцаараа хүлээж авах бол бас хэцүү. Ягд үхээр уран бүтээлийн явцад бас биеийн байдлын шалтгаанаас болоод манай нэгдүгээр найруулагчаар ажилласан төгөлдөр маань бид хоёр хоёулаа хамтарч нэрээ гаргасан юм уран бүтээл хийя. Залуу нэг жоохон стандарт бус шийдвэр байж магадгүй. Тэгээ энэ бүх боломжийг ер нь энэ киног бүтээх боломжийг хин өгдөг юм бэ гэхээр энэ санааг олсон продюсер л олж ирдэг юм байлээ л дээ. Бид нар бол яг ингээд нэг юм одоо ч ингээд үзэгчд бодохоор хүмүүсээс айгүй хэм сэтгэгдэл хүсэлтүүд ирдэг. Та найруулагч, кино найруулагч хүн юм чинь миний энэ амьдралаар юм уу нэг ийм үйл явдлаар кино хийгээч гэдэг тийм одоо синопсис маягийн зүйлүүдийг илгээдэг хүсэлтүүдийг. Тэгээ мэдээж бидний хувьд бол тэр санаануудыг кино болгох тэр боломж нь бол харьцангуй хомсхон. Яг хийх үеч байна. Тэрийг нэсгүүл боловсруулад одоо гол нь юу хийдэг болсон бэ гэхээр энэ кино зөв өгч байгаа утга учир нь нөгөө продюсинг компаниуд ингээд гарч ирээд явхаараа эдгээр чинь хөрөнгө мөнгөө гаргаад өөрснөө нөгөө бизнесийнхээ эрсдлийг үрээд хараад хинээр зохиолоо бичүүлэх үү, хинээр найруулах уу гэдэг ингээд бүх юм хийдэг учраас ер нь нэг айтайхан зөв тийшээ голдролууга ороод байгаа юм болов уу гэж харагдаад байгаа шүү дээ. Тэгээ энэ бол олон ангитаар хийж, нэг ангитаар хийж. Кино маань өөрөө ингээд нэг тийм хоёрдугаар кино бол өөрөө нөгөө мөнгө дагсан гэдэг юм уу? Мөнгнөөс маш их хамааралтай урлаг. Маш олон зэрэг ингэж олон цаг хоногоор ажиллах шаардлагатай болдгоос болоод нөгөө хөрөнгө гэдэг маань маш их зарцуулагддаг. Магадгүй нэг зураач хүн гэдэг бол зөвхөн өөрөө эцсийн бүтээгдэхүүнээ гаргаж чаддаг хүн байхад кино гэдэг чинь ингэж маш олуулаа тал талаас нийлж иж хийдэг болохоор жоохон зардал өндөртэй. Тэгээд хоёрдугаарт хүн хөдөлмөрлөл юм байна л да. Энийг бол одоо нэг найруулагч юм уу нэг хүн гэж ганцаараа яг санаачилж хийх бол бас боломжтой таа.
Тэгэхээр энэ компаниудын энэ бизнес болгосны үр дүнгээр одоо энэ чинь өөрснөө мэдээж ашгаа болоо тэрнийхэн олсон ашгаар дахиад ингээд хөгжиж дэвжээ явж байгаа шүү дээ. Тийм болохоор хамгийн түрүүлж би баяр жаргал найруулагч та. Юу продюсер та. Манай ахлах продюсер, манай киноны продюсер байгаа. Баяр жаргал продюсер маань энэ зохиол олж сонгосон баг. Тэгээд манай Тайшир продюсер байна. Манай Orange Entertainment хамт олондоо Вүү байна. Талархал илэрхийлээ. Манай Вүү болохоор хөрөнгө оруулагч. Тэгээд өөрснөө нөгөө платформ гэж одоо ярьдаг. Киногоо гаргадаг энэ талаас ингэж эднэрийн хамтрал шийдлийн үр дүнд одоо бидний оролцсон уран бүтээл мэдлж байна гэж харж байгаа юм. Тэгээд би одоо төгөлдөр дүүдээ одоо гөөт гэж одоо залуучууд мэддэг болсон. Энэ найруулагч дүүдээ энэ бүхний эцэст бас хамтарч хоёулаа камерын ард суужгаад, мониторын ард суужгаад команд өгч өөрснийхөө бас бодол санааг энэ кинонд чадаад буулгасандаа бас хүмүүст онцгойлон талархал илэрхийлмээр байна. Тэгээ бас дараагийн асуудал гэх юм бол манай жүжигчдийн сонголтын асуудлыг бид нэр продюсер компанитайгаа хамтраад яах вэ их үү бүгдээр ямар чиг шугам барих уу хэн энэ киноны гол дүр байх уу гэдгийг бас сонголтуудыг хийх гэж энэ кино өөрөө детектив ер нь яг нөө мөрдлөгтэй их асуулт хариултын энэ юун дээр үндсэн юм явдаг учраас тэр текстэн дээр маш их ач холбогдол тэгээ тэр текстийг амьдруулж сонирхолтойгоор үнэмшилтэйгээр амьдруулах жүжигчдийн юм байх юм бэ гэдэг асуудал биднэрт бол нэгдүгээр гэж харсан л да. Тэр үднээс гол дүрдээ болж жүжигчин ялалтыг Батминдийг оюун ихчиг гэд ингээд бас нөгөө бодлын ингээд нэг тийм бүх юмд гараад идэг нэг тийм жоохон юм сонирхолтой өөрсний цензур өндөртэй юм жүжигчдийг сонгохыг л бас бодсон. Ерөнхийдөө түүхэн цаг үеийг харуулсан энэ цуврал кино гэхээр мэдээж төсөв бол маш өндөр байна штэ ойлгомжтой тий. А тийм 1911 он гэж явж ирсэн үү? Тий. 1911 он гэдэг ч одоо Манжийн дарлалын хамгийн сүүлийн жил үстэй тий. Сүүлийн жил. Ер нь бол шавтарч явах үе. Манж дайчин гүнж бол сулраад ер нь унах тийшээгээ болчихсон. Ер нь унтсан гэж хэлэхэд ягаад өгөхөр тэр одоо манай энэ цаг үеийн киноны цаг үеийн ерөөсөө тэр өвлөн л одоо ингээд тусгаар тогтнолоо бас адилхан зарлсан. Тэр үднээс бас жоохон сонирхолтой. Түүнээс бол бид нар бол нэг тийм улс төрийн харуулахыг зориогүй. Яг хүний мөн чанар. Хоёрдугаарт уран бүтээлч хүн болгон юу гэж бид нэр зорьсон бэ гэхээр нэг юм нэг тийш нь туйлширсан одоо юу гэдэг чинь сайн дүр муу дүр гэж ингэж юм ялгаатай юмыг би бол ер нь байдгүй. Ер нь амьдрал дээр байдгүй шүү. Ягд өгөхөр бид нэр алаг хорвоо гэж ярьдаг. Бүх юм алаглж явдаг. Яг үнэхээр сайн хүн юмаага итгэе явж идэл яаж хүний итгэлийг хүмүүс алддаг билээ дээ. Тийм шүү дээ. Энэ станцхан ингээд дөлөө явж байхад яаж яг хэрэгтэй үе тусалдаг билээ ингээд хүн чинь өөр юм алаг амтын юм байна. Тэр үднээсээ тэгээд энэ жанр дээрээ болохоор нэг болохоор зөв юм шиг, нэг болохоор буруу юм шиг үзэгчтэй эргэлзээнд оруулж явъя гэдэг тийм тактик барьсан л та. Тэгэнгუთ нэг болохоор энэ налуурч юм шиг байж исэн чинь ангийнхан дундуур зөв юм шиг болоод ингээд аль болох ингэж тэр үзэгчтэй тэртэл рүү ингэж мэдрэмж рүү түлхэж өөхийг л бодсон. Түүнээс ингээд нэг уйлж унжуулах гад эсвэл айлах гад гэдэг юм уу. Хүн чи маш олон мэдрэмжтэй амттай шүү. Жохон бодуулаад ингээд тэр болгон руу л ер нь хандуулсан юм болов. Ер нь бол яг үнийг хэлэхэд бас тий дэлгэцийн өмнө ингэж уйдаг дараагийн ингээ хүлээлгдэг юм цуврал киноос гараагүй удажээ. Миний хувьд бол энэ мөрч гэж кино гарсан бол маш баяртай байгаа. За мөрчийн хувьд бол тийм байна. За мөрч киног манай үзэгчд вүүгээс хүлээж авах боломжтой 7 хоногт 2 анги гараад явж байгаа тий. Тийм. За хоёлоо одоо жоохон буцнаа. За дэлгэр хоёр ахыг бол би одоо бараг 13 оноос мэднэ. За тухайн цаг үед одоо би бас л нөгөө даатгалаараа л ахтай бол холбогдчихжээ. За тэгээд тухайн үед ах нөгөө нэг богино хэмжээний 48 цаг гэх кинонуудыг бол өстой гашрааж ийсэн тий. Тэгээд одоо Монголоос та нөгөө фестивалд Америк руу явсан шүү дээ тий. Тийм 2 удаа үндсэндээ Монголд тэргүүн байрны шалгараад тэгээд тэр наадам маань одоо дэлхийн ингээд цэг болгон дээр ингээд салбар болгож зохион байгуулагдахтаа одоо улс улсынхан нэртэй явж байгаад тэгээд бөөндөө одоо цуглаад чинь нэг дундаж тоогоорч юу гэж
100 гаруй мянган хүн оролцсон дэлхийд даяар. Тэгээд нэг жилдээ болохоор нэг 4-5 мянган орчим бүтээлүүд бий болж идэг. 48 цаг дотор хийж байгаа. Тэгээд тэндээсээ нөгөө улс болгоны цэг манайх бол одоо жижиг улсгаа бодох чинь Монгол гэдэг нэг л цэг байж байгаа. Том одоо Америк нэгдсэн улс байдаг өөр газар болохоор Лос Анжелес, Юугал, Сан Франциско гэдэг хотуудаараа цэг болоо явчихдаг. Тэгээд үндсэндээ нэг 100 миллион гаруй кино ингэ шалгарч очдөг гэсэн. Тэндээсээ ингээд явсаран байгаа дахиад нөгөө нэг наадам маань фильм Аполлоза гэдэг нэртэй болоод хоёрдугаар одоо юу гэх юм тэндээ шалгарсан цөөхөн хэдэн кинонд болохоор нөгөө нэг Канны наадам руу очиж үзэлт ордог. Ингээд өөрснөө номинацуудаа авдаг ийм наадам. Тэгэхээр яг хуу анхнаасаа энэ богино наадамд оролцох сонирхол зорилго маань юу байсан гэхээр ерөөсөө л энэ наадмын дүрм нэг маш сонирхолтой байсан. Бүр ингээд сэтгэл татмар. Ягаад гэвэл 2 өдрийн дотор кино хийдэг хүнд кино их боломж нь олдно гэдэг. Тэгээд үндсэндээ зардалгүйгээр хийгдэг. Ягаад гэвэл энэ киноны хамгийн том гэрээний заалт нь болохоор альва томч уран бүтээлч вэ, залууч уран бүтээлч вэ энэ кинон дээр үн төлбөргүй ажиллана. Гэ бүгдээрээ тэр гэрээн дээр гар үсэг сурж орж ажилдаг. Тэгэхээр бид нар чинь зардалгүйгээр 2 хоногийн дотор кино их боломжтой болно гэдэг чинь. Миний л хувьд тэрийг бол одоо дахиад цаашаа үргэлжилж ийсэн бол одоо хүртэл хийгээл явж байгаа байсан бахаа. Коронавигоос болоод тэгээд өөр бусад шалтгаануудаас болоод одоохондоо төр завсралчаад байна уу даа л гэж харж байна. Тэгэхээр яхаа тэр чинь сэдвээ ингээд сугалдаг үлээ. Тэр чинь ингэн бид нар чинь жанра 5 дахь өдрийн орой юу яаж байгаа нөгөө нэг 19 цагаас очиж суглаагаа хийгээд тэгээ суглангууд бид нар юу авах вэ гэхээр жанраа суглана. За манай жанр одоо юу гэдэг чинь драма байдаг юм уу триллер байлаа. За окей бид нар авчаа байж чинь өөр нөгөө багууд бол давхцахгүй. Тэгээ жингууд тэр 2 цагийн 2 өдрийн дотор кино хийснэ батлахын тулд нэг өгүүлбэр байж идэг. Тэр нөгөө диалог байж идэг. Тэрийг заавал тэр кинон дээр дуургасан байх хэвээр. 2-дугаарт 3-дугаарт нэг дүрийнх нь нэр тодорхой байдаг. Дүрийнх нь мэрэгжлийн тодорхой өгчдөг. За тэгэл энэ баригдмал нөхцөл дунд ямар ч юм хийж болно. Тус нь бол чөлөөтэй тийм. Тэгээ жанрыг нөхөж байгаа учраас мэдээж тэр жанраа илэрхийлсэн байх хэрэгтэй гэл. Тэгэл үз таарна шүү дээ. Тэгэл нартай нэргүй 2 оноо л нэг асуудалгүй л байдаг. Тэгэл үзэл. Манайх ч яг 2 удаа дөрвөлсөн бусдаар бол дид бэрэг гэх юм бол 3-4 удаа ч авсан байна уу. Тэгээд олон цомби яг энэ наад маань өөрөө яг ингээ манад нэг яахтай ингээ нэг тийм мэрэгжлийн бус залуучууд хүүхдүүдэд зориулсан гэдэг нэг тийм ойлголттой юм шиг бууцсан юм шиг байна. Уул нь бол энэ бид нарыг яг очиод үзэж явах чинь 150 хүнтэй баг төрүүлсэн баг Францын баг ингээд бүтэн том өстой манахны хэлдгээр кино үйлдвэр очсон тэнд. Ингээл бүгд босоод тэднийхийг төрүүлэл юугаа авах чинь баг тал зэрэглэн тайзан дээр гарч мараад ингээд тийм амар хүчтэй л ингэж оролцдог. Манад болохоор нэг тийм ойлголт нөр болж игэл оюутнууд их голцоо тэгэл ордог юм байлээ. Байсан юм байлээ одоо тий. Би бол одоо эзэгнэгч гэж кино чинь бол тухайд үзчихсэн. Тэр бол надад маш их таалагдчихсэн. Тэр зохиол агуулга нь бас зөвүүн байсан шүү дээ. Триллер кино байсан тий. Тэгээд дараа нь эцэг гээд драм кино байсан уу тий. Эцэг гээд тэр бас их гоё байсан тий. Нөгөө хүүхдээ сумлал хүүхдэн тэрийг нь ойлгохгүй тэмцээл. Тэр одоо зохиолуудыг та бичсэн үү? Тий, яг нөгөө би чинь нөгөө багаа янгууд манайхан чинь хуваартай унд чинь суглаагаа бид нэр сайн нөгөө жанруудаа сугалж аваад бүх юмнуудаа авчаал очиод намайг сунд. Гэтэ бүгд тарахгүй. Яг хажууталт ингээ бөөндөө ингээ сайхан шопротлол унтцгааж. Та нар маргааш ажиллах хэрэгтэй гэд би тэгээ өглөө 6 цагчлуу хэдэн цагчлуу ингээ нөгөө зохиолоо юу ч байсан бэлэн болгож өгнө. Тэрэн дээр бол яг ганцаар ажиллана. Яг нь ерөнхийдөө ингээд нэг иймэрхүү санаа байвал гээд бас нэг 19 цагаас ихч нэг машин дотор буцаж явж байхдаа ч юм уу ганц нэг юм яриад ингэж яагаад бас нэг жоохон төлөвлөгөө маягийн орж иртэл нэг явнаа. Тэгж байгаа л суухгүй бол яг дангаараа тэгж бичгүүл мэдээж хүнд. Тэгэл өглөө мууч байсан сайн ч байсан нэг зохиол өгнө. Манай хэд тэгэл нөгөө зургийн даргийнхаа ажил цуглуулах юмнуудаа зураг авах газраа жүжигчтэй гэл бүх юмнуудаа хийж хагаад тэгээд нэг өдгөөс хойштоо ч юм уу хайхандаа л болдгийн ерөнхийдөө. Тэгэхэд дахиад сэрэл зураг авалт руугаа ажиллаад ингэж яваал. Тэгээд шөндөө явсаар хагаад үүр цаахаас өмнө ямар ч байсан зураг авалт дууссан байх хэвээр. Одоо эвлүүлэг
эвлүүлэг гэдэг маань бол үндстэй сүүлд үлдчихэж байгаа нөгөө нэг өглөө болонгоч сүүлийн өглөө тэрнийхээ 19 цагаас бид нэр киногоо өгөх хэрэгтэй. Тэгэл ийм байдлаар яг ингэж системтэй хувааж байгаа л үзэн л дээ. За ахын одоо найруулсан зөндөө кинонууд байна тий. Дурлалын гэмт хэрэг кинонууд талаар яриач хаа. Тэн дээр одоо таны нэг камео гардаг шүү дээ төгөлтөр урдаараа сууж байгаа. Цамц жоохон багтцсан байсан үгүй юу? Тавч багчин тасраад хүн ардын үзэхэлж гол харагдана тий. Буучих гээд байсан уу юу? Тэгээ тэрийгээ би нөгөө контролдож чаддаг юм чи болж байгаа юм байна л гээл тэнд жүжиглээд байсан. Тэгээд дурлалын гэмт хэрэг тэрний өмнө нь болохоор амьдрал төслгээд 2 киног одоо Гайсын лавгатагаа хийжсэн. Лавга продюсерлаад тэр үчи одоо энэ компанид байхгүйсэн гэсэн үг байхгүй 2013 оны үед. Өөрснөө л одоо өстө нөгөө сайн анхаасаа мөнгө цаас аваад жинхэнэ нөгөө өөрснөө театрт очиж бизнесээ хийдэг үз тардаг л байсан үе. Тэгээд амьдрал төслгээд киног эхлээд мань хүн чи 2010 оны үед. Тэрний өмнө төрийн дайсангийн кинон дэр тэр бол кино үлдэр манай Абсолют студийн хамтарсан кино байсан. Монгол кино нэгтгэл. Тэн дээр бол нөгөө жүжигчнэр мега эднэрийг урьж тоглуулж ирсэн. Лавга эднэрийг. Тэнгуут за энэ үнтэй кино яа гэсэн тийм юу л манай лавгад мань төрсөн юм шиг. Тэгээд дараалсан 2 киног нь хийж өгөөд. Төрийн дайсны эргэлт бас гоё те. Тэр төгсгөлт нь нөгөө нэг Гайсын лавга ах чинь нөгөө эсрэг тий байдаг те. Гайхтал авдаг те. Нөгөө төрийн дуул яваал ингээл намаас. Тий төрийн дуул яг машин дотор явдаг шүү дээ те. Төрийн дуул яваал машин дотроо баг би тэр кинон дээрс анх хамгийн анх баг П гэдэг хараалыг сонсч ирсэн баг шүү. Монгол киноноос тэр нь өрүүлдэ зохиол тий. Тий. Тийм төрийн дайсан. За дараа нь амьдрал төсөл гэж штэ. Тэ амьдрал төслийн талаар бол яг лавгаах ярьсан ер нь бол тий та мөнгөө яаж босгож исэн, яаж явж исэн талаар ерөөхдөө бол ярьж исэн. За ахын найруулагчаас гадна жүжигчний карьер нь хизээ эхлээд гинт жүжигчин болчихоо ачаа. Бараг юу вэ? Эсрэг дүрмүүр 2 дугаар тослох дүрмүүрөө олцсон байсан үгүй юу? Яг уу сургууль төгсөхтэйг эзэмшсэн дипломын дээр бичигдсэн байдаг мэргэжил бол жүжигчин найруулагчаар төгссөн юм байна. Оо за. Тий. Бэрстэйд сургуулийг одоо нөө ерөнхий сайдын төгссөн гэдэг. Бэрстэйд сургуулийг жүжигчин найруулагч мэргэжлэр төгссөн. Яг уу манай сургуулийг авсаархан баг жижигхэн байртай, цөг хүүхэдтэй юм байсан. Багш нар бол маш сайн. Сургууль гэдэг бол байшин савнаас гадна багш хүний асуудал их чухал юм шиг байгаа. Тэгээд манай Эрдэмтэн багш нар туршлагатай тэр хуучны жинхэнэ нөгөө нэг алтан үеийн багш нар байсан. Тэндээс бид нэр өөрснийхөө шанганыхаа хэмжээгээр хутгаж аваад одоо өөрснийхөө эрдэм мэдлэгийг л олсон. Манай дээд курст одоо бүр дэшиг их мэл заяа шин давааха ах маань байла. Монголын бол гайхалтай том зураглаач байсан. Тэгээ араас нь бол манай Гитлер дуг гэж одоо хоч нь болцсон уу, нэр нь болцсон уу юм болчихсон. Токой ах маань байж, манай Сэнгдэж найруулагч байж байна. Манай Сэнгэгийн ах нь Жамин Сүрэн гэдэг манай хөхөө гэдэг мундаг найруулагч байна. Манай ангийнх ингээд ингээд нэг үеийнх нь л да. Тэгээд яг нөгөө нэг эргээд яагаад жүжигчний юм руу орсон бэ гэхээр мэдгүй эхлээд бол би өөрөө кинонд нөгөө найруулна гэхээс илүү тоглоно моглоно гэсэн их тийм юутай байсан ч яг хөө тэгэл тэр үед чинь хинч намайг олж хараад хинч одоо тэр тоглуулад ингэж ийм кино юм юу ч бодох байсан би ерөөс ойлгохгүй байсан. Би өөрөө хийх ёстой юм байна. Тэгээд 2000 он сургуулаа төгсчингуудаа Хүүхэлдэйн театрт 1 жил ажилласан юм байна. Тухайн нөгөө Бовгийн лаг сүрэнгээ Хүүхэлдэйн театрын дарга байсан. Зохиол бич сурах хэрэгтэй байна гэдэг асуудал. Өөрийнхөө нөгөө нэг дутуу юм хэлж анзаарсан юм байна л. Тэгээд тэр үний дэрэгдэн байж байгаад ер нь зохиолын одоо бичих аргачлал гэдгс нөө зохиол чүн ер нь ямар байдгийг үг хэлж байгаа нь яадаг хурал нь хүртэл ямар байдгийг ингээ сонирхолтой санагдчих. Тэгээд нэг далд ухамсарт юм суугаад байсан юм шиг. Тэгээд дараа нь Монголчин студид бас туслах найруулагчаар яагаад гэвэл хамгийн их кино хийж байгаа практик дээр ажиллаж байгаа киноны уран бүтээлчд аливаа гэхэд Монголчин студ байсан. Жинжимаага хийчихсэн. Тэгээд Вансын Брүү гэж жилд 2-3 кино хийдэг. Хурцтай Дайчин студ. Маш их найруулагч Баццэгч ингээд гэр бүлийн 2 уран бүтээлч маань ажиллаж исэн. Болохоор одоо би тэндээс нөгөө маш богино хугацаанд л нөгөө нэг практик ажил сурах гэдэг л хэрэн тэрэлтэй. Тэгээд тэрнээс хойш л ер нь би дагаад анхны киноос ахуулаад
нөгөө зохиолоо бичээд найруулаад продюсерлаад гол дүрдэн тоглоод бүр хийхгүй юм Хийхгүй юм байхгүй. байхгүй. Тэгээд нэг хүсэл мөрөөдөл нь тийм байж тэгээд хамгийн ихний киноныхын тухай бас эргэж ярих байхаа би газар ярих байх гэж бодож байна. Танай киноны нөгөө асуулт хариултын бүтцээс болохоор нэвтрүүл гэж чинь тийм подкаст. Би одоо яг таныг яг хамгийн том дүр дээр харж исэн, хамгийн анх харж исэн миний санах юм бол нөгөө хүний ээж гэх кинон дээр эсрэг дүр байсан шүү дээ. Тэгээ тэн дээр таныг хамгийн анх харж. Та тэрнээс өөр кинонд тиймэрхүү хэмжээний дүр бүтээж исэн юм уу? Яг хоо тийм том одоо юу гэдэг чинь миний анхны тушаал найзууд гэх юм бол бас гол дүрүүдтэй. Тэрний одоо бол ялчгүй холдоод ингээд цаг үеийн их холдоод баг хүн араа танихаас танихгүй нэг болцсон байгаа аах. Ер нь бол тий. Тэгэл бид нар ч яг нэг яг хүнд харагдчихж дүр болдог болохоос зургандаа нааша цаашаа орж хараад төрийн дайсан дээр би л 5 хэсэгтэр гарсан байдгийн. Тийм үү. Төрийн дайс одоо миний дуртай кино шүү дээ. Би таныг одоо санахгүй бах юм. Нэг зохиолол унж байгаа хаалган голгол унж байгаа хамгаалагч байдаг юм уу? Нэг галзуу гүрээ ахыг барьж байгаа эмчч байдаг юм уу? Ингээл тийм юмнуудаар зөндөө бийлдэ. Яг нөгөө киноныхон юугаар тэгээд ойрмогноороо болох юм бол яалтчгүй юу байлаа. Хүний ээж байлаа. Тэгээд бас тэр сайхан наадмын бас шилдэг туслах дүрийн шагналыг авсан шүү дээ. Авсан. Тэгээд угаас амар байсан л та тэр дүр. Сая мөрч кинон дээрээ бас бидний чинь болохоор яг хуу нэг тэгж гараад ах. Миний хувьд бол нэг тийм юу байхгүй. Тэгвэл бас ч гээд ингээд нэг яг та юм даарсан юм гэж өөрт нэг үнэлэгдэн шүү дээ. Үнэлэгдэх ч явахдаа би чадах юм уу? Үгүй мө гэдэг өнцгөөсөө байжсэн чинь одоо манай мөрчтөр болохоор манжин мөрч төвшмөл гардаг. Нэг нь одоо Монгол мөрч төвшмөл, нөгөөх нь манжин төвшмөл. Одоо тэр нөгөө сүрч байгаа том гүрний төвшмөл хүн байх нь. Тэнгуут Монгол хүнтэй яаж харилцааг харуулах уу маруулах уу гэдэг нь бас нөгөө талаас их сонирхолд татчихсан. Тэгээд яг маш олон удаа үсээ осуулах байсан. Тэр нөгөө юунаасаа болж. Тэгээд тэнд нөгөө яг тэгж бүтэн хэмжээний үс усуулаад тэгээд зураг авалт маань маш хол зайтайгаар бид нар чинь хөдөө чинь 2 сар гарan зураг авчих чинь маш хол зайтай байсан учраас тэгэл байсагаал үсээ авахулаад идэг тийм жүжигчин бас олдохгүйгүй юу гэдэг. Тэгээд нөгөө талаасаа нөгөө найруулагч маань өөрөө бас жүжигчин тодорхой хэмжээний жүжигчин хүн байж байгаа юм чинь яагаад үгүй гэж гэдэг байлаас. Тэгэл яасан одоо тэгэл удахгүй энэ кинон дэр нөгөө ангиа болохоор хэддгээр анги дэрчлэг гарч ирнэ. Одоогоор гарч ирээгүй байна. 8 дугаар анги дээр гарч ирнэ. Бас нэлийн хойно юм байна тий. За хоёулаа хүний аймаг руу буцаад орноо. За хүний аймын таны бүтээсэн дүр бол үнэхээр гайхамшигтай байсан. Хүний ээж уучлаарай. Хүний ээж дээр бол бас өрүүлзүүлмээр тийм дүр байсан шүү дээ, эсрэг дүр. За хүний ээж кино тодорхой хэсгийг хулгайсан байсан уу? Киноны юу гэсэн үг зохиол талаасаа ер нь бол тийм. Солонгосын Silence гэх киноноос бол нэлээд будаа идсэн харагдажсэн шүү. Silence гэдэг нөгөө тэр киног үзчихсэн хүний ээжийг ч үзсэн. За яг нөгөө үйл явдал нөгөө хэлгүй хүмүүс байдаг юм уу гэд. Тэгээд тэр чинь яг шүүх хуралд бас ордог. Silence дээр чинь тэр захирал нь бас учиртай байдаг л. Тийм. Бас захирал нь учиртай. Гэхдээ яг нэг адилхан юмнууд бол зөндөө. Дэлхийд дээр чинь киног чинь сэдвэр нь хуваа бол киногч явах тийм ер нь уран зохиолыг хуваах юм бол 7 ч гэлөө ингээд зөвхөн айсаа байдаг гэж байгаа. Тэгээд яг тэгж хулгай хийсэн гэж би л бодохгүй байна. Тиймэрхүү давхцал бол одоо миний киногч гэсэн би өөрөө жишээлбэл хулгай хийгээгүй мөртлөө хүн яг тэр кино шиг гэхээр би тэр киног нь үзээгүй ч гэдэг. Тийм адилхан юмнууд яг өнгөж яг саяных шиг тэгэж захирал нь одоо шүүх хуралд ордог. Захирал нь гэмт хэрэгтэн. Тэгээд тэр нөгөө өөрөө асрамжийн газар маань бас хэлгүй мэлгүй хөвгт. Тэгээд захирал нь бас нөгөө хүүхдээ хүчирхийлдэг гэхээр энэ бол яалтч хулгай л байгаа юм л да. Яа тэгвэл ийм давхцал гэж байхааргүй байхгүй. Энд чинь баг 2 3 дүрийн үйл явдал нь ингээд яг адилхан байгаад байгаа байхгүй. Тийм яг та бол тэрийг бол тэгж бодохгүй байж болно л доо тий. Миний хувьд бол яг хүний ээж киноны тодорхой хэсэг бол Солонгосын Silence киноноос бол будаа идсэн байсан. Тий. За хүний ээж тийм байна. За ахын одоо хийсэн найруулсан кинонуудаас таны өөрийн одоо хамгийн хайртай бүтээл ямар кино вэ? Хамгийн хайртай бүтээл гэх юм бол миний Илцэц гэдэг кино байд. Тийм. Тэр кинонд яагаад хайртай байсан бэ гэхээр
амьдралын хувьд нэг тийм жоохон юу гэдэг чинь завсарлах хэрэгтэй байсан үйл л дээ. Би чи 13 онд хамгийн сүүлд дурлал гэмтрийг хийжээд 17 онд яг ингээд залуу хүний хувьд бол ингээд тэр 4 жилийн хугацаанд ч магадгүй 4 кино шүү дээ. Монголын стандартаар бол. Тэгээ тэр хугацаанд ингээ ягаад ч юм надад киноны саналж байхгүй, би ч өөрөө хийх боломж маань олддгүй нэг тийм ухралтын гэхэд бас хэлэхүү мэдгүй нэг тийм л үе байгаад байсан нэг тийм өөрийгөө олд хайсан. Магадгүй бас суралцсан гэж хэлж болно. Нэг тийм цаг хугацаа байсан. Тийм тэр кино маань тэгээд нөгөө яасан учраас эргээд ирэхэд би нөгөө өмнө нь бол ингээд магадгүй ингээд цүл пал хийгээл нөгөө хийдэг юм хийж байгаа юм шиг юм байсан бол тэрэн дээр яг та би ингээд бүх юм шил шиг хагарчих гээд байгаа юм шиг кино маань айгүй эмзэг болчихсон. Би өөрөө киноноос айдаг болчихсон юм шиг. Тэгж ингэж яаж инхрийлж хийсэн кино гэх юм уу. Тэгтээ яг нэг жоохон бас нэг хүний чи одоо ингээд за биднэрийг ч техник юм зүгээр. Тэгтээ уран бүтээлч хүнийг нэг юм уран бүтээлийнх нь нөгөө үе шат гэж харах юм уу? Энэ хүний хувирал гэж судалгаанд гэдэг шүү дээ. Ингээл тэр хүн тэр үедээ залуу цагийнхан юм байсан. Энэ үедээ бол ингэсэн гэдэг ч юм. Тэгж харах юм бол жоохон нөгөө нэг акшн гэдэг юм уу жоохон тийм маягаас жоохон сэтгэл зүйн триллер тал руугаа нөгөө уран бүтээл маань хэлбэр нь хувирч исэн бас ихний кино юм болов уу гэж бодоод байгаа юм. Тийм л болохоор элцэцэг кинонд нэг тийм аюу эмзэг хайртай байдгийн. Мэдээж өөрөөсөө хийсэн бүх кинонд л юу бах. Тэгээд зарим кинонд бол бас дундуур байх юм зөндөл байна л да. Би одоо яг гэхдээ таны найруулсан кинонуудаас ингээд би ч уг нь ер нь бол манай подкаст чинь шүүмжлэл суурьтай байхгүй юу. Тэгсэн чи гэхдээ яг танд зүгээр би яг одоо нүүрлүүчээрээ шудрах хэлэхэд яг энэ юм яг хэлэх кино бол байхгүй лээ. Та ч бас цөөхөн чанартай кинонуудыг бас найруулсан билээ. Ер нь бол одоо жишээлбэл дурлалын гэмт хэрэг кино тухайн цаг үед бас алж исэн тий. Охтууд нөгөө нэг лавгаахын нөгөө эмэгтэйгийнхээ гарыг нэг ингэсэн зургийг cover mover дээрээ тавиал. Би бас танд бараг тухайн үед хэлж исэн баха. Ахаа таны энэ кино ч миний ястай дуртай кино шүү гэд тандгүй байхдаа л хэлж исэн санагдаж байна. Би ч юм нэг сонирхолтой юм л хөө. Уул нь бол кино зохиол кино гэдэг өөрөө том төлөвлөгөө байдаг л да. Одоо шүлэг яруу найраг шиг шууд ингээл 30 минутын дотор ингэж буулгаал онготоор хийдэг ажил биш. Маш урт хугацаанд төлөвлөж хийдэг ажил байхгүй. Ингээл бодонтой зохиол энэ хэсгийг мөнгөний авахлаа ингэн зураг авалт хэдэн сар үргэлжлэн эсвэл юм богино байхын тулд бид наан сайн суух хэрэгтэй гэдэг ингээл маш олон юм. Тэгэхээр нэг жоох юм хүүтэн зохиол нь хүртэл айгүй хүүтэн байдаг шин. Одоо унших чинь гоё уран зохиолч унших чинь уул энэ заагур сайхан нармандаад энэ тэрийг ч хүний нөгөө нэг унших мэдрэмжийн гоё хөглөдөг байдалч. Кино зохиол бол гадаа дотор дан гэдэг нэг үг болгоно цэг тавьсан юм нэг тийм хатуу гэх юм уу жоохон. Тэгээд байж исэн чинь дурлалын гэмт хэргийг бичиж хагаад яг маргааш өглөө лавгадаа өгч байлуу ингээд зохиол маань дуусах хэрэгтэй болчихсон цаг үе болцсон. За. Тэгээ байж исэн чинь төгсгөл нь шал өөр исэн байхгүй. Одоо ерөнхийдөө тийм юуны төгсгөл байгаагүй. Тэгсэн чи яг тэнд нэг иймийг ингээ эргүүлчихвэл эдгээр ер нь хоорондоо ховлдсон байвал яадаг юм бэ? Жинхэнэ гэмт хэрэгтнүүд чинь эдгээр байвал илүү юу юм биш үгээд тэгээ урагшин зохиол ингээ харсан чинь хэдхэн газар зүгээр хатгаал ганц хоёр харц хийсэн чинь тэрийг бичиж явахдаа би өөрөө мэдээгүй л явуулсан байгаа байхгүй. Зүгээр нэг гэмт хэрэгтэн бол нөгөө нэг гол дүр маань лавгаа гэж бодоол яваад исэн чинь нөгөө хэд нь илүү гэмт хэрэгтэн байдаг. Тэр хүний мөнгө хөрөнгөний авах гад мах гад. Тэгсэн чинь дахиад эргээд хүүхэн тэгэнгүүт тэрэнд сайн болцсон байдаг ч юм ингээд нэг хэд хэдэн эргэлт нэг шөнийн дотор бичсэн. Тэгэл бүр ингээд алга хөлтөрөл ямар гоё болчихвол гэж бодож ирсэн яг үүндээ тэр мэдрэмж байна. Тэгээд маргааш лавгаа болохоор надаас юу гэж хүссэнхээр гоё Монголын юунд байгаагүй амар гоё юм романтик гоё кино бичиж шүү гэсэн чи миний гавсаргал тийм дахиад гэмт хэрэгтэй харин тий. Таны кинонууд ч юм л дандаа л ихэвчлэн л гэмт хэрэгтэй тий детектив кинонууд байгаад идэв шүү дээ тий. Ер нь бол дурлалын гэмт хэрэг бол романтик гэхээс илүү детектив ч яах одоо тийм ярнэнд байх бас байж болох юм тий. Тийм кино байсан. За Дээгийнх ер нь хэр одоо ааштай найруулагч. Манай одоо найруулагч чинь нэг юм байгаад идэж чинь нэг би нэг Орс школтой гэсэн шиг тэгэл те мотор дуурахаар л бэр жижиг гэдэг юм шүү. Та ер нь яадаг вэ? Би яг найруулагч нарыг
бол Монголоос л харж ирсэн орсуудыг яаж авирилдгийг мэдэхгүй. Монгол найруулагч нар театрын найруулагч нарыг голдуу. Хүүхэд байхдаа Нямдаа гэд Монголын хүүхдийн киноны тэр тусмаа том найруулагч байсан. Тэгээ 6 дугаар ангид байхдаа туслах найруулагчаар нь яваад тэгээ хөдөө явж байгаа нь хүүхд мэдгүй ш. Зонтог өрөөл хажууд нь зогсож идэг хүн байна гэсч. Чи миний бүксийг энэ хүмүүсийн өмнө гаргаад ямар их удаа гэдгсэн чинь нөгөө нэг юм тэр үед нөгөө яатсан чинь нөгөө юм шорт джинс ингээд нэг юм салбарцсан нөгөө модны маягийн тэгтээ ингээд бүкс жоохон ингээд гарцсан ч үл ингээд урагтцсан юу гэсэн. Тэгээд тэгж нэг хэлж тэгтээ огт цаг инж байгаагүй л дээ зүгээр. Энэ үнийг амар кэрлэх хэрэгтэй юм байна. Би чи энэ хүнд туслах хэрэгтэй юм байна гэдэг нөгөө нэг юмнуудад өнгөж тэнд хөөхт байхсаа ойлгож ийсэн. Тэгээд сүүл оюутан болчоод мөнх дөрж найруулагчийг театрт тэр тайзан дээр зэрэглээс нөгөө жүжигчтэйгээ харьцаж байгааг харж ийсэн. Тэгээд яг тэ хүн хүний нэг юм өөрснийх нь арга барил явцаар байгаа. Нэг эсвэл би бас яг тийм чаддгүй өөрийгөө юм дуугуу зөөл юм байна гэж боддог байсан чинь тэгээд сүүлдээ за би заавал найруулагч болно гэдээ орилоод авах шаардлагагүй юм байна. Өөрийгөө өөрчлөх шаардлагагүй юм байна гэдгийг жоохон ингээд нас яваад ирэнгүүт ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр байгаагаар л ингээд байж заавал найруулагчийг тоглоод авах ямар шаардлага. Яг тийм. Наадтай ч л хэрнэ л. Тийм нэг тэгэл яг ингээд надтай би гэхээс илүү надтай ажилтдаг уран бүтээлчд хэлэх байх. Ер нь гайгүй бахаа л гэж боддоо шүү дээ. Нэг тийм олон юм яриад хашгичаа тэнд ямар ч нэг тийм юу үзүүлэх яг хөө мэдээж бохимдох үе зөндөөл гарна. Янз бүрийн нөхцлөөс болно шүү дээ. Гэхдээ тэн дээр бол бас нэг арай яг нүүрэн дээр бол гайгүй байдаг бахаа л гэж боддоо. Ханы ер нь одоо гар нийлж ажиллахад хамгийн тийм одоо дуртай тийм жүжигч юм бэ? Дуртай жүжигч. Та ер нь бол жүжигчдийн бага бүрдүүлэх гэвэл одоо Дэлгэр баяр найруулагчийн номер 1 сонголт. Эрэгтэй эмэгтэй. Яг нэг сонгоно гэхээр одоо айгу сүүлийн киноны хүмүүс тулж орж ирээд байна л да. Жохон олноор нь бодох юм бол за эрэгтэй хэсэг юм бол би ялалтайгаа хэлэх болов. Сүүлийн киноос гэсэн. Эмэгтэйгийн хувьд бол оюун өгч үнэхээр гайхалтай жүжигч. Яг өшөө нэмээд миний зүгээр чамд нөгөө дурдаад хэлчих юм бол ямар хуу чиглэл нь илүү тодорхой харагдаа болчих болов гэж бодож байна л да. Би өөдөөдөө дуртай, ганадаа дуртай, ганч эмэгтэй дуртай. Ягаад гэвэл нөгөө юуг харуулж чаддаг. Хүний дотоод чанарыг арай илүү нэг ингэж ухаж харуулж чаддаг жоохон ухааны жүжигчдийн болов гэж анзаарах болов гэж л бодож шүү дээ, тэ. Гэтэ ямар ч жүжигч аваад ирсэн та бол тэрийг эвдэнэ үстэй. Мэдээж дөрөв хийн гэдэг чинь нөгөө хоёр талын ажиллагаа байдаг л та. Ерөөсөө чи зөвхөн ингэх ёстой гэдэг нөгөө хүнээ тэгээд их юм байхгүй шүү дээ. Яг хөө тиймэрхүү найруулагч нар бас ховорч гисэн байдаг. Зохиолооч уншуулдгүй. Зөвхөн өөрийнх нь нэр хүн дээр за энэ бол амар киног нь тодорхой гэдэг тийм хүмүүс байдаг. Тэгээ эренгуут ингээд бүр ингээд анхны мэдрэмжийг өөрөөр нь ажилуулах, тарихыг ажилуулахгүйгээр зүгээр өстө Google-тэй шиг тийм тоглуулж шүү дээ, тийм. Миний хувьд бол энэ бол хамтын ажиллагаа байх хэрэгтэй гэж үздэг. Тэр үзлийг нь одоо дагдаг хүн гэх юм. Цуг хоёлоо зохиолоо ер нь их хөвчлэн өөрөө биччихэйла. Тийм болохоор би зохиол дээр орохоос өөр арга байхгүй. Хоёр киноны маань зохиол арай өөр зохиолч нараар овоглогддог. Тэр бууны сумыг буцааж буцаажлахгүй тийм. Тэрэн дээр бол догмодгон зохиол байсан. Сая одоо зохиолчийн зохиол. Гэхдээ яг нөгөө нэг кино болгож хувиргах ажлууд бол зохиол дээр хүртэл байдаг. Тийм учраас кино зохиолын баг, кино доктор гэж зохиолын скрипт доктор гэдэг асуудал учраас яригддаг шүү дээ. Тэгж нөгөө нэг бүтцүүд дээр ингэж янзлж ингээ наашин цаашин зөндөөл юм болж ижил яаж байгаа л да. Түүнээс яг ганц хүн энэ 10 ангитыг бодоод хийхэд бол бас жоохон чангах тийм чангал баг. Тэгээ мань хүн бол бодоод ирсэн. Бид нэр тэрэн дээр нь жоохон нөөдлүүд хийсэн. Үйл ажил болсон тийм болохоор би нэг хүний хитэг үлэх биш цуг ажилласан нөгөө хүмүүсээ бас чимээг өнгөрч болохгүй. Тэгэхээр тэрэн дээр манай Гөт маань ажилласан, манай Уугна гэдэг миний олон кинонд нэгдүгээр найруулагчаар ажилласан, найруулагчийн багаа цуглуулж байгаа. Бид нар бүр юун дээр амралтан дээр очиж байгаа яг сууж самбарын ажил гэж байдаг л та. Энэ анги дээр ийм хэсгүүд гарна. Одоо үзэгчд энийг сэжигтнээр аавна гэдэг ч юм. Одоо нэгдүгээр анги дээр сэжигтэн болж харагдаж байгаа хүн 3 дээр бүдгэрэхэд өөр дүрэн сэжигтэн болж тодорно гэдэг ингээ тэр бүх нөгөө юмнуудаа цэгүүдээ хатгаж бэлтэж байгаа л асуудлаа яриад байгаа самбарын ажил гэдэг маань. Тэр мэрийгээ хийгээд л тэгэл
Та одоо ер нь яг одоо найруулагч хүнтэйг мөрөөдлөд штэ. За нэг ийм киног найруулах юмсан. Таны хувьд одоо мөрөөдөлтөд хүрсэн үү эсвэл одоо яг тим кино гэж байгаа юу одоо дотор бодол? Үгүй урд байгаа юм болгол мөрөөдлийн болов гэж ойлгоход. Миний яг одоо дараагийн мөрөөдөл бол би зүгээр одоо энэ ажлын нэр өгсөн байгаа шүү. Түнс яг ийм нэртэй кино гарна гэж хэлэх гээгүй. Харанхуун дундаас сонсогдох орь дуу гэдэг ийм аягүй урт нэртэй. Бас триллер жанрын тэгээд нэг ийм Жокерийн амьдралыг Монгол ах トゥ дээрээ буулгаа. Тэр нэг юм тэгтээ эмхтэй гол дүртэй. Эмхтэй Жокер гэх юм уу? Эсвэл одоо нөө юу гэх юм. Нэг тийм бас тэгтээ арай 10 биш 6 ангаар төлөвлөгдөж байгаа нэг тийм кино. Арай жоохон урт метражтай тэгээд нэг тийм жоохон нөгөө чанар шингээх гэж ялчгүй ч нөгөө цаг хугацаа уртсах тусам мөнгөнийхэн тоогоор ингээд чанар сулрах ажил байдаг. Тийм болохоор мөнгө маань хэрвэлээ. Тэгээд арай чанартай байлгахын тулд илүү жоохон нөгөө синематик одоо яг кино шиг хийхин тулд жоохон тийм арай бага хамгийн байж болох бага ангитай хэмжээнд дээр нь ангийн төлөвлөчөөд тэгээ манай жүжигч тэднэр бол ерөнхийдөө продюсерууд тодорхой болчихсон. Одоо би нөгөө бичдэг ажиллаа хийх тийм дээр. За би тэгвэл одоо танаас гоё асуулт асууя. Монголын орчин цагийн хамгийн шилдэг 5 найруулагч хэм бэ? Орчин цагийн гэдэг нь ерөнхийдөө 2К оноос хойш гэсэн үг шүү. Та өөрийгөө оруулж болно. За манай подкаст жахаа та ерөнхий концепцийг мэднэ нэстэ. Ингээл нэг сайхан чөлөөтэй яриад нэг зүсч ороод ирээл тэ. За ойлгомж Амиткодыг 5 болгож яг ингэж атгаж тоолж үзчихийсэнгүү. Тий яхаа 4-ийн дагаа шүү яхаа. Тий 2000 5 л огс тоо шүү дээ тий. 2000 оноос хойш гэр за. Орчин цагийн гэдэг нь одоо 2000-аас хойш гэдэг. Тэрнээс өмнөх бол алтан үеийн гэж болох явах. За би бол 3-ын сургуулийнхаа хүүхдүүдийг нэрлэж хэл юм байна. За Синглерч, Жамин Сүрэн Гитлер Дука 3 байна. За болдогоо би оруулмаар байна. Биг болдогоо. Загдийн Бат бол найруулагч. Загдийн Бат бол найруулагч тий. За энэ чи ийм байгаа юм чинь ингэж үзнэхээр би нэг жүжигчин оруулчмаар санагдаж байна. Амар сайхан гэдэг. Жүжигчин найруулагч. Одоо чинь найруулагч гэдэг чинь хүмүүний карьер чинь өөр шүү. 2 кино найрууллаа тий. Кинонууд нь олон ангитууд нь маш чанга. Тий олон ангитууд найруулсан шүү. Олон тоглогч. Тий. Охирогч. Монгол эргэж ирэхгүй намар гэдэг 4 кино юм биш үү ер нь л тий. Өөрийнхөө ингээд өнгө төрхтэй болцсон. Зүгээр бусдыг дуурайгаад ингээд нэг юм юу биш. Монгол ирэх хүн гэж юм харагддаг тий. Амраахын кинонуудаас. Тэгэд мань үний чинь харахаар нэг бодлоо ингээд жоохон нэг юм эршүүд юм уу гэд ингээд хүмүүс боддгсон бол өөрөө дотроо бүр хамгийн зөөлхөн үнэн ч үж мэднэ. Нэг тийм нэг эрсдэс ялгаа нь харагддаг. Их тийм тайван өөрөө юм мэдрэмжтэй юм найруулагч юм байна гэж би анзаарсан тий. Энэ 5 найруулагч байгаа бол хэлнэ. За ахын одоо хизээч найруулахгүй гэх кино ер нь ямар жанр байна? Найруул би мюзиклийг бол ёстой яагаад чадахгүй юм шиг байна. За чадахгүй нөгөөтг нь сонирхгүй гэдэг хоёр. Сонирхгүй юм. Одоо таны дурлаж найруулахгүй чадахгүй дээ биш. За тийм хогийн юм найруулахгүй гэж хэлэх кино. Тэгэхээр тэр бол нэг жанраасаа шалтгааллахгүй ер нь зохиолоос л болох юм шиг байна да. Муу зохиолч юм муу зохиол дээр бол нэг ажиллахгүй баха. Яг нь найруулагч дээр юу ирдгүү гэхээр зохиол хамгийн ихэнд ирдэг. Бус уран бүтээлчдээс төрүүлээд магадгүй продюсер дамж ингээ ирдэг. Нөгөөх нь бас муу гэх юм уу? Нэг юм юугаш маштай янз бүрийн тим продюсерийн компанитай тим юу төсөл төр бол ажиллахгүй байх л гэж бодож байна тий. Продюсер ер нь найруулга руу ороод ирэхээр ер нь хог болдог бах тий. Одоо тийм тохиолдол зөндөө байдаг гэдэг аахгүй. Найруулагч, зохиолч нэг юм бичээд өгсөн байдаг, найруулагч нэг юм харцсан байдаг. Тэнгүүт нөө продюсер нь мөнгө өгж байгаа учраас ингээд энийг ингээ тэрийн тгий ийм хүн юм яхсыг л ингээд ирвэл одоо найруулагч вишн бол алдагдана үз. Тийм байлгүй байх тий. Тэгэл яг өгөхөр эн чинь хуучин одоо тэр муу хилээд байгаа үед чинь нөгөө энэ компаниуд маань байгаагүй муу хилээд байгаа үед чинь бид нар өөрсдөө бүх юм 100% шийтгэнэ шүү дээ. Жүжигчнээ өөрөө аавна, өөрөө бичүүл биччин, өөр зохиолчор бичүүлээд нийлж бичүүл биччин ингээ байжсэн бол одоо эн чинь кастингаас ахуулаад ингээ нөгөө нэг оролцож эхэлж байгаа юм. Яалчгүй нэг талтаа ингээ мөнгө өгсөн хүмүүс чинь нөгөө талтаа
бас сайн юм ичгэл ингээл хэн ч ер нь муу юм хийх хүсэхгүй шүү дээ тий. Тэгээд тэр нэг юм үзэл бодлын ялгаа гэх юм уу эсвэл хит одоо бас эргээд ихтэй бас гайг болсон. Нэг хэсэг бол баг нөгөө жүжигчнийх нь авьяас чадвараас илүү нөгөө дагагчийн тоомоо гэж ал өөр юм ин харж маркетинга бодож маркетинга түрүүнд нь бодож байгаад киногоо өөрснөө унгааж байгаа тийм тохиолдлууд ч ер нь харагддаг шүү дээ. Маркетинга их бодоод байна гэхээр яг тэр хийж байгаа кино бол өөрөө урлаг биш зүгээр яг мөнгө л болчихж байна тий. Нөгөө нэг цэвэр арилжаа. Автобусны жолоочийг дархан хүртэл жолооч л барих хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол микроны жолооч том автобус бариа явах юм бол аваар ослох гарнаа. Гой тайлбарлаж шээ. Ерөнхийдөө бол тэгж л бодож байгаа. Тэгэхээр аль талдаа нөгөө юмнууд байх хэвээр зөвшөлтсөлд хурж ижил юм гарах хэвээр бас нөгөө найруулагч нь ганцаараа зөв шийдээд байгаа ч юм байхгүй гэж болно. Тэнгуут ярьж байгаад ингээд ер нь тийм нөгөө 8-нууд юунууд дандаа л явагддаг л да. За миний энэ ингэхгүй байгаад байвал наачмал харин байж болох юм гэж санал заавал нэгдэх хэвээр. Түнсэл нөгөө найруулагч нь ганцаархан зөв ярих хэсгөө эсвэл ганцхан продюсер нь зөв ярих хэсгөө л ажил байгаа даа. Тэгэхээр юм нөгөө зөвшөлтсөлтөөр юмнууд хийх хэвээр. Энэ жүжигчний энэ юм. Одоо энэ бол карьер нөсөж байгаа. Би энэ жүжигчнийг одоо энэ дээр бүр илүү юу болгоно гэдэг ч юм уу. Нэг нууц дэлгий гэх юм бол одоо тэр түрүүний урт нэртэй кинон дээр бол нөгөө тойрог гэмний кино байгаа сая. Тий. Өвөл хийсэн. Оригинал нодлоо өвөл хийсэн. Тэр кинон дээр тоглосон Мөнх наран гэж жүжигчнээ тоглуулах гэдэг. Сэлийд гарч ирж байгаа мундаг жижиг чинь тий. Тэр Мөнх наран гэдэг охин ч одоо балетч хүмүүс биз тий. Балетч нь тий. Тэр нь бас чадвар нь надад нөгөө бос жүжигчдээс илүү нөгөө давмгай байдлыг үүсгэж байгаа юм л да зохиол дээр. Мань хүн чинь уг нь жүжигчин биш юм шиг байгаа нь тий. Тэг яг нөгөө ярдггүй жүжигчин гэж хэлж болно. Бүжгэлдэг жүжигчин. Түүнээс бол жүжигчин гэж хэлж бүр би яг Мөнх наран нөгөө нэг юм цаггүй амьдрал хэлөө нэг тийм киноноос харж ирсэн юм. Ори оригиналс юм. Тэгээд тэрнээс хойш бараг танигдаад явцсан баг та. Тэ? Ер нь бол тэгсэн баг гэж чинь. За бас нэг асуулт байна хаа. За уучлаарай ингээл асуултаар л бөмбөгдөд идэв штэ хаа. Дэлгэр баяр найруулагчийн хамгийн одоо прайм үе тэ? Одоо эд үе өнөөдөр үү эсвэл өнгөрсөнд байгаа юу? Эсвэл ирээдүйд байгаа юу? Ирээдүйд байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Тий. Яг гэвэл нөгөө ямаа гүц ухаарад төлөвшөөд илүү нөгөө чамбайн болох цаг хугацаанд ирж л яваа гэж харж байгаа юм. Түүнээс бол өнгөрсөнд үлдээх юм бол тэрэн шиг гутрангуун бол байхгүй байх л та тэгж нөгөө цаашаага ирэх хэвээр нөгөө түрүүн чинь нөгөө зоригч нь мөрөөдөл чинь хаана вэ гэдэг шиг тэр дараагийнхын юм болгоныг л юу гэж харж байна. Тэгтээ нэг юм байгаад байгаа. Энэ дэр нөгөө хүний өөрийн амьдралын цаг нь тоологдоод яваад идэг. Бид нар чинь нөгөө нэг ургаад тодорхой хэмжээнд очичоод буцаад ингээд навчаа гөвдөг. Ургамлаар утах юм бол тэгээ утах юм бол бас нэг тийм дээшээ ургаад ах цаг нь хэд болцсон бол одоо нэг эрүүл мэндэ маш анхаарч явах давхар юм нөгөө нэг юу байх л ёстой болж байгааг саяны уран бүтээл дээрээс илүү анзаарлаа л да. Өмнө нь бол нэг тийм тоохгүй аль аль нь ингээл явдаг байсан бол нэг тийм юмнууд анзаарагдчихэв. Тэгэхээр хослуулаад ингээд тэр урд минь ирээдүй урд минь мөрөөдөл минь байгаасаа гэдгийг мэдрэхийн тулд хийхийн тулд тэгж бодож. Одоо дэлгэр баяр найруулагч одоо ер нь яг ямар киногоо хийсний ард дээр тодорхой хэмжээнд хамраас өгдөг ч юм уу те. За нэг жоохон эго ингэж нэмэгдчихсэн бэ. Хүн болгонд л байдаг асуудал шүү дээ. Яг нэг өөрийгөө хүн нэг ингээ хүлээн зөвшөөрдөг шүү дээ тий. Юу юм болов 95% гээд 10 кино байгаа. Тэр маань юм болов бас нэг арай урьдчилангийн кино шүү дээ. Урьдчилангийн тий олон ангит хувилбар нь. Тэгээд дараа нь бол бид нар олон ангитэр хийх гээд нөгөө продюсинг компанитайгаа зөвшөлдөж чадаагүй. Тэгээд тал зохиолоор сүүлд бол 5 ангитар бас бүгдээр орчихсон байж байгаа. Зураг авалтаа 2 янзаар бол хийсэн гэсэн үг л дээ. Тий. Тэр кино маань зүгээр яг тэгээд өнгөрнө гэдэг маань өөрөө юу юм эго юутай болно гэдэг чинь яг мэдээж хүн юм хийж байгаа юм чинь усан сэлдэг хүн байлаа гэх чинь бас за би 100 м тэр хавцаа сэлжин шүүгээд бас нэг өөрийгөө бас нэг бодох үе байдаг л байлгүй дээ. Тэгээ бодох юм бол 95% гэж хэлнэ. Яасан хойно бодсон юм бэ? Нилийн олон киноны ард бодсон биш. Би ч таныг бараг л өөр тэр урагшаага
явах гэж бодсон. Өмнө нь бол 8 кино байна уу те баг 7 8 кино байгаа шүү дээ өмнө. Тийм баха. Тий. Ах бол ер нь бол нэлээд даруухан л найруулагчтай авах юм байна тий. За детектив киногоор тантай хамгийн одоо таны хамгийн том өрсөлдөгч найруулагч юм бэ? Just бүгд л байгаа ш. Манай жанр харгалзахгүй хийдэг сингэ найруулагч байна. Бодлын хулгайч хүү. Ингээд маш гоё кинонд нөөж манай болдоо найруулагч байна. Бурхуур шоу хүү. Ямар киног нь хэлэх үү ингээд ер нь бол хийсэн болгоноос нэг юм 100 үлддэг найруулагч нар байна шүү. Төрөний хэлдэг манай Амраа байж нь ер нь тэр тал руугаа магадгүй яг бодсон чинь тийм л юм байна. Ягаад энэ дунд нэмэгтэй найруулагч байхгүй юм. Миний өөрийн маань нэг тийм нөгөө нэг мэдрэмж тийм л юм байна л та нэг гэмт хэрэг гэхүү нэг тиймтэй зууралдаад байдаг болохоор найруулагч нарыг сонгосон байж ус мэдх юм. Одоо манай гамбалд найруулагч Улаандар Үлжин гээл те нэг дандаа нэг тийм нэг өөрснөө нэг юм нэг тэр нэг юм идээ дуусгачдаг найруулагч нар байна да. Улаандар Үлжин гэсээс Улаандар Үлжингийн зохиолыг нь 5 баяр ах бичлүү те найруулагч. Тийм. Хамтарч үжснэ. Тэрийн санахгүй маань 5-ыг нэр явдаг шүү. Хамтарч бичсэн баг. Тийм. Гитлер Тука ах чинь болохоор хамт фильм тий. Тийм. Сүүлд ямар кино гараад хил хам болоод лаа. Намаг гэдэг кино байна. Сүүлд Пагамд бол. Пагамд боломч бас нэлээд сенсацтай юм бас тий. Би ч бас тэрүүгээр нь бас мэдээ зэдэвэл бас гөөл авсан. Тий. За ахын одоо хамгийн ойрын төлөвлөж байгаа кино бол одоо тэр сая ярьсан одоо 5 6 ангитай кино юм шүү дээ. За тэгвэл жүжигчний хувьар бол ямар кино төлөвлөж байна? Тэрийг одоогоор бол тэр кинодор би бас нэг бодоод байгаа юм. Яг өстө нэг одоо нэг өөртөө нэг зориулаад энийг биччихье гэсэн нэг бодол байгаад байгаа юм. Өмнө нь бол ямар ч кинон дээр яг нь тэр залуу байж хат бол бичсэн юмд бол байгаад байгаа. Нөгөө зодтолж өрдөг болохоор. Сая сүүлд бол одоо тэр юунаас хойш бол 2000 оноос хойш байдгийн. Дурлан гэмтрэгээс хойш байдаг юм уу? Ер нь өөртөө зориулж бичиж байгаагүй. Тэгээ өстө нэг юмны чихээс мэхээс тийм л ингэж явж байгаад энд өрцсөн юм байгаа. Одоо л харин нэг бичээд үзье нэг тоглоул бас дахиад нэг тоглосон шиг тоглолчмоор гэдэг нэг тийм хорхоо байгаа шүү. Ер нь гэтээ би бол яг ингээд таны тэр одоо тэр нөгөө хүний ээж дээр харж байгаа тэр төрөл таньцтай бүр танаас өөр хүн тохирохоор гүйлтүр байсан. Нэг тиймэрхүү эвгүй маниак жоохон эсрэг дүр байвал гоё зөх юм шүү. Бас нэг нууц нь хэлхүү тэрний манай хоёр гана зохиолч найруулагч хоёр нь шүү дээ. Кастинга маш зөв байсан. Одоо тэрэн дээр хэн байдгийн нэр гарчсан юм жүжигчин тоглох юм бол үзэгч шууд тэр киног таачих байхгүй да. Одоо Эрдэнэ заахыг ингээд сууж явах юм бол за энэ мундаг жүжигчин юм чинь нэг төг бөксөнд нэг юмар хутгаландаа гэж хүн ингээд шууд хүлээлт үүсэж байна. Намайг орж ирэнгууд яах вэ? Яг нэг муу биш мөртлөнгөөс хүн нэг таньдагч үлээ гүүч үлээ гэд тэр кастингийн бодлого бол аягүй зүв. Тэгжээж үзэгчдийг эргүүлж чадж байгаа болохоос биш. Одоо манай Амраа эднэрийг тоглочих юм бол тэгж авахгүй шүү дээ. Нөгөө чи одоо энэ төгсгөлт нь алах нэгэд киноны маань яг тэр бодлого бол унчих байсан. Ер нь альва одоо кинонд ийм гоё шин нүүрс царай фейс ингэж орж ирэх амар гоё идэгтэй. Үзэж байгаа үзэгчдтэй өөрсд нь амар тийм шин тийм гоё атмосфер бүрдүүлдэг байхгүй юу? Атмосфер. Тийм. Тэн дээр бол миний хувьд бол одоо таны бүтээсэн дүрдээс бол тэр дүр бол номер 1 байна. Миний хувьд. Тэр чи ер нь ч тэр угаасаа л шагнал магналаач авцсан шүү дээ тий авдаг юм авцсан. Тий. Тэрнээс өөр яг тань тийм амар яг тэрэн шиг бүтээсэн дүр гэхээр би бас яг одоогоор сайн санахгүй байна. Тий. Кинон дээр бол ер нь хэцүү. Яг гэхээр би нөгөө 2003 он 2006 оны тухай кинон тухай ярихаар одоо нөгөө хайлс мэлс нөгөө формат нь хуучраад ингээд энэ тэнд бас нэг явж идэг юм. Тэгэхээр баг хүн харсан ч танихааргүй тийм болцсон. Нэг юм хуучин дүрснүүд байж байгаа. Оюутан байхдаа Монте Кристо гүн гэдэг зохиолыг анх 1-р курст ороход багш дэлгэж өгсөн. Тэгээд тэр арман дээр бид нэр 4 жил ажиллаад дипломын ажиллаа хийж төгсөхдөө би юу ажилласан. Зохиол болгож бичээд жүжигэн зохиол болгож бичээд тэр чинь кино хийх боломж биднэрт байгаагүй л дээ. Жүжигэн зохиол болгож бичээд тэгээд тайзан дээр тоглоод төгсөж явахад манай Содын Баясгалан гэдэг одоо том эрдэмтэн багш маань юу гэж хэлж ирсэн бэхээр за чамд би энэ улаан дипломыг өгөхдөө чамайг энэ жүжигэнд чинь дүн тавиаг юм шүү.
Жүжигчин бол нэг тийм яриад ахаар сайн чи ч өөрөө нэг сайн тоглосон юм алга. Чиний юу ч өөрийнхөө зоргоор хийж чаддаг энэ нэг юм муухай зориг байна да. Энд чинь би энэ өгч байгаа шүү гэд. Яасан гэхээр тэр Армаа маань өөрөө 3 юм том бот үйж исэн бол тэрийг нөгөө нэгэн жүжигэн зохиол болгохын тулд би чинь бас их судалгаа хийсэн юм байна. Тэр нэг зориг зүтгэлийн минь үнэлж өгч исэн. Тэгэхээр би одоо тэр бол ямар ч бичлэг байхгүй нэ. Түүхэнд бол дахиж гарч ирэхээр тухайн үедээ бид нар камераар зураг хинж авч чаддаг ингээ өнгөрсөн ганц нэг фото зураг байж байгаа. Одоо тэгэхээр одоо өөрөө яриад өнгөрөхөөс. Тий. Энд чи одоо ингээд таны одоо Википедиа шүү дээ яхаа. Тий. Манай подкаст чи. Тий. За би сая нэг юм асуух гэжсэн. Ахын хувьд одоо хамгийн их инспирэшн авдаг Монгол найруулагч хэм бэ? Мэдээж одоо нэг айдл байж л таараа. Байлгүй хөө. Балжин юм гоё. Гадныхаас гэх юм бол би Дэвид Финчерт бол үнэхээр хайртай. Ёстой нэрэ Бабигу нэг киног хэдэж дахиж үздэг. Ер нь нэг тийм. Яг хөө мэдээж бол лугалгарууд томчол байна. Гэтэ өөрийн нөгөө нэг адилхан нөгөө юм таардаг одоо юу таардаг гэх юм. Сонирхол бүх юм нийцээд ингээд тийм яг хүн бол Дэвид Финчер. Яалч ямар ч Бабигу яг үнэхээр хийж чаддаг. Миний библийг хичээл хийждэг юм шиг санагддаг. Нэрээ би гинт сая түрүү асуух гэсэн асуултаа санал. Асуулт ч явах те. Бүүмерангийн таны бүтээсэн дүр харин тухайд над зүрс таалагдаагүй. Жохон юм. Одоо тэр нөгөө хүний ээж шиг тэр чинь ингээд яг бүр наас штэ. Бүүмеранг дээр та нөгөө нэг 6 найруулагч чинь. Бумеранг гэдэг. Тийм. Хүний ээж дээр бол наасан бохгүй юу? Яг жинхэнэ дургу хүртэл госсон штэ. Бүүмеранг дээрх болохоор таны тэр дүрчин болохоор нэг жоохон тийм хэтрүүлэгтэй юм шиг нэг тэгж орж исэн. Харин тийм их олон уран бүтээлчд бас тэгээ хэлж исэн нөгөө нэг юугаар ер нь нэг тийм боллоо шүү гэд. Яг хөө энэ дээр бол нэг өөрийгөө өмөрч байгаа юм биш зүгээр яг хүнд ингээд тааруу юм байж л таараа шүү. Тэгэнгუთ ямар юм болсон бэ гэхээр тэр киног бид нэр хүн болгон тусдаа аваад гэрээний дагуу 2 сарын дотор илүү сарын дотор илүү хийх ёстой. Бас нөгөө 48 шиг нэг юм орж ирж шүү. Тэгээ жанраа сугалсан. За яг хөө тэгээ ингээ манайхан хийж ягаад бүгд нэг өдөр цуглаад киногоо үзүүлэх байсан чинь би яг бүтэн боогоол яг бэлэн болгочоод байж исэн чинь манай зарим кино буцаад хугацаа нурт болоо зарим нь богиндоо очивол ингээд 6 найруулагч чи янз юм. Тэгээд явангут нөгөө гэрээний заалт маань зөрчигдөөд ингээд цаашаага ингээд ийм болонгот зүгээр надад өөрт нэг тийм төрчихгүй юу. Би бас илүү чамбайруулаад өшөө яах уу маах уу гэд ингээд нэмэлт зураг авалт хийдэг ч юм уу юм бодчихсон. За би гэрээнийхэн дагуу хийсэн ямар ч асуудал байхгүй гэд ер нь нэг жоохон нэг тийм тэр нэг гидэн хөдөлцсөн. Хүмүүс бол нэг зэрэгцүүлээ за энэс юм байх шүү ингээд миний анхны юм бол ийм юм гэд ухуул яах байсан. Тэгтээ тэр нэг сайжрахгүйсэн бахуу. Тэгэд ер нь бол хүмүүс хэлсэн. Хэлсэн үү? Хэлсэн. За. Тэгэхээр тэндээс чинь бас юу аавш та би яач юу ийч юу. Яг нөгөө нэг тийм тэр үед нэг тийм бүрийн хэмжээний бас нэг санаа байсан байхгүй. Ер нь бол тэгж ягаад за нэг юм юу гараад ирсэн юм чи нэг ингээд юуг нь багсах чигээд бас алдсан юмнууд нь хаана байсан юм бол хит хураангуйлсан байсан уу. Эсвэл нэг тийм өгүүлэмжний өөрөө нэг яг тухайн цаг үеэ таарахгүй нэг юм сонголт байсан уу. Мэдгүй ямар шалтгаанаас муулсныг нь бол сайн мэдэхгүй байна. Нэг тийм болсон багт. За хэсэг завсарлаа. Манай дүнд чи утаа мутагаа тавьчихсан юм та. Янзын болох зайнахаа. За ах одоо ерөөхдөө кино найруулагч хүн те ер нь одоо Facebook дээрх кино шүүмжүүдийг уншдгоо ревю шүүмж уншлаггүй яах вэ? Тэндээс чин алдаа оноогоо яг үзэгчийн өнцгөөс яг үнэн зөвийг нь хэлж гин удаа гэж анзаарч маш их анхааралтай уншдаг. Яг гэвэл киноны нээлт гэдэг бол бид нэр цэцгэн думбаад их жоохон Магдалины мансуурал дунд явж идэг хүмүүс. Тэгээд энэ дунд чинь одоо манай продюсерууд хүртэл орчихсон бүгдээр ингэ явж идэг. Яг үзэгчдийн сэтгэл, яг үзэгчдээ өмөрсөн, үзэгчдийнхээ цаг зарцуулж байгаа тэр цагийг нь өмөрсөн
мөнгийг нь өмөрсөн хүмүүс бол одоо ревю бичдэг хүмүүсийг гэж харддаг шүү дээ. Тийм болохоор маш их анхааралтай уншдаг. За ерөнхийдөө хаа подкастынхаа үндсэн зарим нэг асуултууд руу одоо илүү орно. Тийм. За юу вэ гэхээр за найруулагч Дэлгэр Баяр гэдэг хүний хувьд бол Монголын хамгийн underrated буюу одоо дутуу үнэлэгдсэн кино. Энэ киног нөх олон хүн магадгүй үзээгүй тий. За тэгээд үзүүлчих юмсан гэсэн тийм кино. Нөгөөх нь болохоор хамгийн overrated кино. Найруулагчийн өнцгөөс тий мэрэгжлийн үнийн өнцгөөс харахад нэх ойлгохтой кино биш тий. Тэгсэн мөртлөө хүмүүс бүр амар лаг гэж магтаад идэг. За ийм хоёр киног нэрлэвэл нэгдүгüрт нэг жоохон тайлбар хэлчихмээр юм шиг. Би өөрөө Монгол киног бол бас яг та эдиг бодох бол маш бага үзсэн. Гэхдээ нөгөө дуйлааныг нь мэднэ. Яг өөрийн өнцгөөс биш нөх хүмүүсийн дуйлаанаар дүгнжээч бас мэдх юм гэж хэлмээр байгаа. Би одоо яг маш бага үнэлэгдсэн гэдэг дээр бол бодоол байна. Яг шууд так гэдээ орж ирэхгүй шүү. Энд дэр ч одоо магадгүй юу юм болоо. Би нөгөө нэг түүхийг нь мэдэх болохоор ахын микийг жоох ойртуулчих байх гайгүй. Ман нөгөө нэг Батуулд Загдын Батуулд найруулагчийн Бурхан өршөө гэдэг кино өөрөө театрт гараад өөрийнхөө хүслээр биш бууж исэн учраас тухайн киног бас хэлж болох болов гэж бодож байна. Яг олон нийтийн телевизээр бүр яг нийт хүмүүст бол хүрсэн үгүйг нь сайн санахгүй байна. Магадгүй. Гэхдээ энэ кино бол улс төрийн сонирхлын үүднээс хаагдсан нэг болохоор хийгдсэн ч гэж ярьдаг. Би Болдогийнхэн киног бол тэгж хийгээгүйг нь бол мэдх юм. Хаагдсан нь бол бас тийм нөлөөтэй байхыг үгүйсэхгүй. Яг гэхээр манай хамгийн том сүлжээ театр бол ингээд аль намын хүн захирал даргыг хийдэг үлээ гэдэг нэг тийм тодорхой л доо. Одоо бол харин юу болсон юм бүүмэд ингээд илүү бизнес тал руугаа хандлагатай болсон бол сайн л үз. Тэгээд би Бурхан өршөө гэдэг киног. Тэгээ энэ киноны хэсгийг бодж ивэл та нар санаж ивэл тэр нэг манай ялалтын тоглолтог нэг хэсэг байдаг. Тэр бол гайхалтай. Жүжигчний хувьд ирүүлжүүлэх талаас тийм нөгөө зохиолч, найруулагчийн хувьд ч гэсэн яг ингэж хоёлоо нийлж хийсэн хэсэг юм болов уу гэж боддог шүү дээ. Эмигнэлт комеди гэж явдаг тий. Тийм баг. За тэгвэл найруулагч Дэлгэр Баярын хувьд бол хамгийн underrated кино бол Бурхан өршөө буюу одоо хуучин төшмөлийн үхэл гэдэг юунаас санаа авчихсан. Үйлдгээс санаа авсан хийсэн гэж ярьдаг юм байлээ. Одоо эн чинь болохоор хуулсандаа ордог юм уу? Хуулсандаа орохгүй шүү дээ. Яг эн чинь яг киноныхаа постэр дээр тэрний төшмөлийн үхлээс ингэсэн гэдэг байдаг шүү дээ. Сэдвлэн бүтээв гэдэг энэ байна. Хуулсан хулгайлсан гэдэг юм чинь болохоор тэрнийхээ талаар дурдахгүй, магадгүй хүлээн зөвшөөрөхгүй улаан цай ингээд автсан байхад тэрийг ингэж мэлэлцгийг л одоо хулгай гэдэг байгаа шүү дээ бид нар бол. Тийм. Ойлголоо. За тэгвэл хамгийн overrated кино одоо илүү үнэлэгдсэн гэсэн үг. Байх ёстойгоос илүү хүмүүст үнэлэгдээ явсан. Тийм, ерөнхийдөө тий одоо мэрэгжлийн одоо таны нүдээр харахад нэг юм шит кино байгаа гэдэг хүмүүс тэрийг амар одоо хүмүүс ч гэх юм уу юу гэх юм амар магтдаг ч гэдэг юм уу. Яг энэ дэр болохоор би яг үдсэн киноос яг тэгж бол бас л орж ирэхгүй байна. Зүгээр одоо сүүлд нэг юм анзаарагдаад байгаа. Манайхан чинь ингээд нөгөө минут нь хүрэхгүй болохоор epic content гэдэг сүүлдээ бүр юула cinema content ч лөө кино content гэдэг жанр юм уу нэр үүсгэж гисэн ингээд хугацаа нарай богинохын юм шиг байгаа 90 минутаас бага байдаг ч юм уу. Тэгээд тийм тэрийгээ болохоор кино тэгсэн мөртлөө контент гэдэг одоо юу гэсэн ч үг ингээд нэг юм болгоод тэгээ киног бодохоор мөнгө баг зарсан харагдж идэг нэг юм маш хурдан хугацаанд бас баг маш богинохон хугацаанд тэд нэр мөнгө баг зарснаар юу харагдж байгаа нэхээр мөнгө маш их олохыг бас нөгөө талдаа бодож байгаа болоод мөнгө маш бага л зарж байгаа. Тэр үүднээсээ бол би одоо телевизийн үнд орсон. Тэр тусмаа юм нэг би бол драма эднэрхээс илүү яг жанр зоохон бол энедмин гэж одоо жанр хийж байгаа. Яг нэрийг нь хэлэхээр би одоо үзээгүй болохоор бас ягсаа юу ингээ бүр цоврал болоод ингээ хөгжөө явчихдаг контентууд байна. Яасан
чон ман нэлээ ингээл юмнууд байгаад байгаа юм. Үзег болохоор бас яг тэр үний өмнөөс одоо муулах бас муухай л байна л да. Ерөнхий ингээд нөгөө юунууд авчин штэ ингээд нөгөө та эдийн бичснээс ч юм уу тийм мэдээлэл авч байгаа болохоор яг тэгж зоригтойгоор энэ бол маш муу кино гэж нөгөө цоврал болгож хийгээд байгаагийн утга нь болохоор ашигтай байна л гэж харагдаж байгаа юм тий. Тэгэхээр яг үзэж байгаа хүмүүстэй тааруулаад ч юм уу тэгээ эсвэл ингэж л хийгээд байна. Энэ маань одоо бас нэг жоохон өөрчлөгдөх болов хөгжих болов таа л гэж бодож байна шүү дээ. Та түрүү ингээ хэлсэн шүү дээ. Нөгөө кино нээлтийн араас ингээл нэг цэцгэн дунд төөрдөг гэж хэлдэг шүү дээ. Ерөнхийдөө ямар ч кино ингээд постера цацны ар дээр урлагийнх ингээл маш тэрийг шеэрлдэг те. За тэр шеэрлэх бол яг нэгнийгээ дэмжиж чинь. Кино нээлттэй игээд нээлтийн үзүүрээр нь үзчихэд гарч ирээд одоо тэр киноныхын талаар яг үнэхээр шэт кино байхад шэт гэд хэлцдэг ер нь бол хүн байдгүй шүү дээ. Энийг ер нь та юу гэж боддог вэ? Урлагийнхан ер нь нэгнийхээ киног одоо за зарим нь бол үнэхээр үннээс нь магтж байна. Яг үннээр нь л хэлж байна. Үнэхээр шэт кино байхад амар гоё кино үзлээ. Зөндөө уйллаач гэдэг юм уу. Ер нь нэг юм амар худлаа хөөсрөгж магтдээ штэ. Бид нар бол яг энэний л эсрэг байдаг байхгүй юу? Та энийг харин хэр зөв гэж боддог вэ? Одоо гарч ирээд таны кино муу болцсон байхад таны кино нээлтэнд очиод над дээр магадгүй маркетингийнхэн баг нь камер хурж ирээд гэх юм бол би тэрийг магтсан нь танд гоё юм уу? Одоо муулах нь одоо үнэхээр үннээр нь хэлсэн зөв. Одоо та хэрэг үннээр нь ингээ муу байна гэж хэлэх юм бол та жишээл гомдох уу? За яг өөр дөр бол гайгүй л. Яг жишээ авч байгаа шүү. Жишээ авч байгаа тий. Нэг бодлын шүү дээ тий. Одоо тэр муу хийсэн хүмүүс ч одоо киночд гэдэг нэг малганд орл явж байгаа. Өнөөдөр цэргийн баярын өдөр зэвсэг нэгтэй хүмүүсээ тэр нь муу өөрийгөө дөвлөх ч юм уу энэ утга байж болохгүй бах. Зүгээр яг нээлтэн дээр ирчээд тэгж хэлж ивэл надад бол энэ бол зөв л гэж бодож байна. Маш зүйтэй асуудал. Хэлэх магт хоёр чинь юмны хоёр үзүр боловч л тэр киног сайжраасаа билээ л гэж тэр уран бүтээлчийг сайн байгаасаа билээ л гэж хэлж байгаа. Яг хуу одоо тэгэнгүүт нөгөө магтж байгаа худлаа магтж байгаа хүн байвал үгээ зэлгээд худлаа хэлж байгаа хүн бол тэр хүнийг хуурч яана л гэж харагдах байна. Тэгэхээр нөгөө талдаа та нарын хийж байгаа тэр ревюуд байна. Тэр одоо нээлтэн дээрээ тэгж хэлдэг асуудлууд бол тэр уран бүтээлчд одоо илүү дэвжээсэй л гэж хэлж байгаа. Нөгөө талаас үзэгчтэй харилж байгаа үндсэн болов. Бас дахиад нөгөө талаас бол кино уран бүтээл өөрөө дэвжиж дээшлээсэй гэж. Түнс бол энэ Монголын ч одоо хичнээн хүн байдаг юм. Бүгд кино хийгээд явна гэж байхгүй шүү. Тэгэхээр хүн өөрийнхөө ажлыг хийгээд ажил дээрээ өсөж явах хэвээр. Нэг цагдаа байлаа гэхэд тэр хүн шүглээд хад үлээдэг байх хэвээр гэдэг юм уу. Нэг багш байлаа гэхэд самбар дээрээ хүүхэд ойлгохгүй биш зөв тэгшхэн бичих хэвээр гэдэг юм ингээд хувь мэрэгжил болгонд хувьд нь юм хариуцлага нэг өөрийнхөө мэрэгжлийн өмнө өөрийнхөө тэр хүсэл мөрөөдлийн өмнө ингээд дааж явж явах нэг юм байх хэвээр зүйл үнд зүйл байх хэвээр шүү. Тэр үднээсээ л түнс бол одоо яг мөнгө их олж болох байх олж болох байх. Тэгээд мөнгө олсноороо тэгвэл тэр мөнгөөрөө нөгөө кино урлагч мөнгөнөөс хамааралтай юм чи тэр мөнгөө тэгвэл кинонд буцаага зарцуулаад илүү гоё явуул та. Би нэг юм киноч гэхээсээ илүү нэг юм байдаг. Нэг хэсэг клипний урлаг бол маш өндрийг авал байж ах үед манай рок попийнхан бол их мөнгө зарцуулж уран бүтээл хийдэг байсан шүү. Маш жүжигчдийг тоглуулна, зохиолтой байлгана, юу гэдэг чинь ингээд тэр нэг өөрийнхөө олсон мөнгийг буцаагаад уран бүтээлдээ зориулна гэдэг чинь нэг өөр асуудал. За тэгэнгუთ манай жанр гэдэг шиг зохиолын дуушд бол баг тийм жанр болсон байсан ш. Нэг хоёр өгшин суулгаж байгаа, нэг нь сур илдүүлээд, нэг нь цай самруулаад юм уу нуурын зах дээр ингэж зургийг аваад морь хөдлүүлээл ингээл тэгэл болчдөг. Дуун хүрээл явцдаг. Энэ асуудлаар ер нь аливаа урлаг ингээд хаана зэгцэлж чадах юм бол тийм болохоор бол та хэдийн өнцөг бол надад бол хамгийн шудраг зөв санагдав. Яг хөө зүгээр нэг үгээр хэлэх юм бол одоо жишээлбэл таныг те жишээ авч хагаад таныг амар тэнэг хувцалцсан явж явах чинь гоё байна гэж хэлснээрээ таныг хорлж лэн гэсэн үг байхгүй юу? Яг тэнтэй л адилхан байхгүй. Ингээд харгалаа байж хахад хамаг юм чинь чихэлдээд дээ шүү дээ. Арай жоохон яаж гэдэг юм. Юм үннээр нь хэлээд те. Тэгэх юм бол тэр хүн чинь өөртөө анализигээд магадгүй өөртөө зөксөн хувцс өмсөн шүү дээ. Харгалаа байж хахад жишээлбэл турна ч гэдэг юм уу те. Энийг жоохон өргөжүүлээд гэх юм уу нэг ярихад нэг хэсэг чинь нөгөө таа чи асуугаад байсан шүү дээ. Хамгийн
муу тэдэн кино мэнэ гэж асуудаг. Одоо асуу штэ хаа. Тэр чинь манай оргил асуулт штэ хаа. За. Тэ. Тэр асуулт чаахаа манай подкастын утга учир ихгүй юу? Сайн эрсэл хариулна штэ хаа тэгэл. За одоо ер нь таныг өөрөө чи ихлүүлснийг асууч. Манай подкастын хамгийн оргил асуулт. Монголын орчин цагийн 2000 оноос хойш гэсэн үг. Таны хамгийн туртай 5 кино, таны хамгийн шийт 5 кино. За би дуртай 5 киногоо бол зүгээр юу бас. Би нөгөө өмнөхийг бас бодож ирсэн байхгүй нөө 2000 оноос өмнөхийг. Тий тэрэг тахаа хэлж болно шүү. Ер нь бол тий. Би дуртай 5 кинон дээр яасан бэ гэхээр би нөгөө Монгол киног маш бага үзсэн гэж байгаа юм. Тэгээд тэгсэн мөртлөө Дэвид Финчерийг бол маш их үзсэн. Нэг киног нь хэдэн мянга үзсэн. Тэгээд мэдээж энэ бол олон улсын кино наадмуудаар явсан, амжилт гаргасан, навч авсан, номинац дэвшсэн, ялсан. Энэ кинонуудыг дурдах нь бол ерөөсөө зүй ёсны асуудал. Яахын төлөө тэнд нэг хүн микрофоны ар цугаа ярьж байгаа ш. Тэнд бол бүхэл бүтэн систем ажиллаж ш. Нэг том кино наадмууд. Тэгэхээр кино наадмуудаас шагнал авч байгаа кино гэдэг бол автоматар бол хамгийн сайн кино болов гэж бодож байгаа. Тэгээд би сүүлийн 5 гэх юм бол Бямбсүрэн найруулагч Ингэн нулимс гэдэг кино болов. 2000-аас хойш гарсан шүү. Намайг 2002 оны үед найзуудгаа кино Монголд хийж яхад яг нөгөө давхцаж гарахаар болоод бид нар ч нөгөө театрт нөгөө хугацаа авцсан байж яхад за наадмын дэвжсэн энэ киногоо хэдүүлээ дэмжээ гаргах уу. Тэнгис кино театр ашиглалтанд орог байсан. Сэрэлт очгоо кино театр. Тэгэхээр бид нар чинь уул нь бол нөгөө хитэн цаасаа болж мөнгөө ямар байдаг. Тэгээ Монгол кино ингэ гоё амжилт үзүүлсэн юм чи. Окей тгийгээд явж исэн. Тэр санагдаж байгаа. Тэгээ мэдээж хамгийн дүүлэнтэй баавга болгосон байна. Лавг дулам найруулагч Сэрсэрсэл. Хөхөө Жамин сүрэн найруулагч. Чимэг хотын жолооч гэсэн ингэдэрж найруулагч. Энэ хэдэн киног нэрлэх болов. Бүгдээр анзаарахаар олон улсын наадмуудаар амжилт үзүүлсэн гэдгээр нь. За багш нараас ярих юм бол ерөөсөө Жигж сүрэн найруулагч анхны алхам гэдэг киног хэлмээр санагдаж байгаа. Одоо 90 оноос өмнөх 2000 оноос өмнөх Балжим найруулагч Мантухай цэцэн хатна гэвэл. За тэгээд бүр баг Монголын анхны бүрийн хэмжээний кино хэлж болох. Цогтойж Юрий Тэрэч гэх найруулагч нь бол гадны хүн. Гэхдээ зохиол нь бол манай Эренчин гоох. Тэгээ манай тухайн үеийн сор бүх жүжигчд одоо гайхалтай тоглосон. Говийн зэрэглээ. Дорж болом найруулагч Сэлэнг сүрэн найруулагч мартагдсан двэл Балжин нэм найруулагч тань руу нүүж явна гэдэг. Энэ 6 кино бол хаанаас нь жарсан Монголын киног хаач идсэн. Монгол хүнийг харуулж чадна. Монгол хүний ур ухааныг үзүүлж чадна. Нэг тийм энэ дунд одоо 2 түүхэн байлдаантай киног нийс тооцвол бус нь бол дандаа драмын кино юм. Тий. Ийм гоё зөөлхөн ард түмэн юм байна. Яаж дэлхийг эзэж явсан гэж хүн андуурмаар тийм гоё уянг гарч ирдэг ард түмэн юм байна л гэж бодож байна. Мартагдсан дэвэл бас гоё кино шүү тий. Тэгээд нөгөө нэг би энэ дэр бас сонголтын нэгтэй нөгөө найруулагч нараа одоо энэ Балжин нэм найруулагч гэх цаана бол зөндөө кино хийж байгаа тий. Маш сонирхолтой кино зөндөө хийж байгаа. Юу вэ? Манай Жанчууд дөрж байгаа тоглолтог ховор хүмүүс гэх кино хийж байгаа. Юу хийж ин их олон кино байна. Яг тулгамдаад орж ирэхгүй. Тэгээд яангот нэг гоё түүх ярьж өгөхөд. Би нэг бол лагер дээр ингээд найзуудтайгаа байж исэн чинь зүгээр ингээд гадаа ингээд зүлгэн сүүдэр твчихсэн чинь яг нүдний өмнө манай ингээд нэг лагерын хашааны хажуу Балжин найруулагч алхацсан нэг сүү хэрцээ явчихсан зуслан дээр. Гэл тэгэл шууд би юу бодсон гэр шууд буцаж зүр давхгаал дэлгүүрээс дахид нэг сүү аваад нэг хатуу юм авсан. Тэгээд очоод ингээд ясч лагерийнхаа нэг найз хөгшөнтэй ингээд гуруулаа ингээд би очоод ингээд нөгөө ажлаа сүнгийн бариад ингээд яриад илгэсэн. Маш гайхалтай. Магадгүй зарим хүний хувьд бол 4 жил сонсоод баг ойлгож авахгүй юм байна. Ойлгоцсон юм шиг нэх гоё тийм. Надад бүр юм асаагуур өгөөд Оросоос яасан юм уу гэд. Тэр найруулагч Балжин нэм найруулагчийн ур ухаан тэр канон дээр тавьж байгаа маш гайхалтай. Одоо ингээл юм үзэж яхад тэр бол үнэхээр тийм одоо юу гэдэг чинь тийм ингээд нэг юу гэдэг штэ ингээд амьдрал дээр ингээд уулзах хүмүүс уулздаг, учрах хүмүүс учирдаг гэж ярьдаг. Тэгэхэд яг тэнд ингээд зүгээр ингээд зүүд шиг яг нүдний өмнөр явж байгаа. Би ард нь очиод тэгэл уулз.
нэг тийм гоё акшн санагдчих юм. Тэгээд яг тий нөгөө нэг муу одоо нөгөө муу кинонууд гэх юм бол яг одоо их олон бөөрн хэллээ л дөө би. Одоо та над муу киногаа л хилчүүл одоо манай подкаст үзэгчдийн хувьд Ардын Баатар нь болно шүү дээ хаа. Тэ? Одоо энэ дээр одоо их залтай их хүнийг юм болох гэдэг юм. Би тэрийг бас их түүхтэй нэрнэ. Нэгдүгээрт бол би өөрийнх нь киног нэрлэх гээд байгаа. За. Нөгөө түрүүн би нөгөө нэг энэ ярианы эцэс дээр би эргэж ирж уулзнаа гэд. Яг энэ бол магадгүй амтгүй байж магадгүй. Өөрийнхөө юм хэлээд энэ ингээд их бөөрийнхөө. Тэгэхээр би нөгөө эртээр болдоогийнхыг үзчихсэн. Болдоо ус тэгээд явж чилээ. Тэгвэл би энэ дээрээс нөгөө залуу уран бүтээлчтэй сургамжтай нэг л юм хэлэх гээд байгаа. Тэрний юу гэхээр би найзууд гэд миний хамгийн анхны кино байдаг. Одоо манай ганц цэцэг тоглосон, болд эрдэнэ тоглосон. Тэгээд юм цагдаагийнхны тухай ингээд хоёр эмэгтэй найз, тэгээд хоорондоо гэр бүлийн найзууд болоод ингээд цагдаагийн амьдрал донд явж байгаа юм үйл явдалтай кино байсан. 2003 онд хийжсэн. Тэр кинон дээр би тэр киноныхын гол драматургийг тэнд нөгөө цагдаагийнхан орж байгаа учраас бид нар одоо чи яг зохиол дээр бид нар ингэж муулах юм бол бидний юу гэж та нарт ховц хэрэглээ өгөх юм гэж одоо нөгөө продюсер л гэдэг шиг хамгийн мараа ингэх юм бэ гэд. Тэгээ би нөгөө дэнсэлж байгаа байхгүй. Яах вэ? Би энэ ховц байхгүй би хаанаас олох? Тухайн үед бол 2003 онд байхгүй. Өөр газараас олох боломж байхгүй. Тэгээ би маш бага мөнгөөр хийжсэн учраас яг дэнсэлж хагаад ямар юмаа би алдсан гэхээр яг өөрийнх нь уул нь бодож олсон гол драматург алдсан. Хоёр найз байж байгаад ингээд нөгөө гадных нь нөгөө нэг хүний мөнгө дээрэмдж яхад нь орж ирээд тэгээ хоёр найзын миний дүр болохоор арай жоох юм чинэлэг хөдөө гэртэй мал ахуйтай нэг ченж менж байсан юм нөхөр манай болд эрдний дүр болохоор дарга нь мөртлөө ингээд тухайн нөгөө баримтлах гүйцэтгэх ажиллагааны операцийг зохион байгуулж байгаа дарга тэгхтээ гэр бүлэн жоохон цагдаагийн салингаараа амьд жоох юм ядуу гуцсан ийм нөхцөл дээр нөгөө их мөнгөн дээр оронгуудаа нөгөө болд эрдний дүр болохоор за та нар ингээд бүгдний баримтлага гармаар гэж яагаад мань хүн тэндээс мөнгө авдаг байхгүй юу? Мөнгө авчихсан чинь би гаднаас зөрж орж ирээд яг хоёр найз бууга тулгалцаад ингээд өөдөөдсөө хараад тэгээ юм болоод нөгөө тэр чи одоо хэргийн газараас хулгай хийж ин л гэсэн үг шүү дээ. Тэгжсэн чинь гаднаас нь дахиад нөгөө гэрчүүлсэн хүмүүс орж ирээд мань хүн ингээд шорон оронгоор яваа. Тэгээ ихнэр нь янз бүр болоод одоо ингээд цааштай ингээд эхнэр нь нас орчтой жирэмсний унаас болоод тэгээ хамгийн сүүлд өөрөө ингээд бас шарил дээр нэрээд эмгэнэлтэй ингээд дуусч байгаа. Ийм юм байсныг нь бид нар мөнгө авдаг хулгайч хүмүүс биш л гэж нөгөө маань цагдаахан гэж байгаа шүү дээ. Тэн дээр би тэгэл хийчих байсан баг. Тий уугдсан кино шүү дээ. Харин тийм. Тэгээд яг нэг хүүхдч байлаа. Тэгэл ягаад чинь тэгэл бодож байгаа л тэгсэн. Тэрийг би хамгийн муу. Ягаад хамгийн муу гэж хэлж ийн гэхээр уран бүтээлчин өөрийнхөө юмнаас ургана гэдэг бол яг нэг талаараа киногоо хийж байгаа юм шиг боловч нөгөө талаараа өөрийнхөө тэр дотор байсан тэр нэг жоохон авьяас онгод үйдэг юм. Тэр болгоноос урвсан асуудал болж байгаа. Зүгээр юм гадна талын өнгө мөнгө хараад одоо таастай яг зөв юм ярьж шүү. Ер нь яг наата чинь одоо шинээр хийж байгаа хүмүүс бас кино хийж байгаа хүмүүс бас сонсох хэрэгтэй байхгүй. Яг одоо нөгөө продюсер найруулд би түрүү хоёул ярьсан шүү дээ. Продюсер найруулагчийн одоо шийдэл рүү өнгөж орж ирээд хамгийн өөрчлөж чинь гэдэг чинь найруулагч нэг талаасаа нөгөө нэг мөг чааваас өөрийнх нь буруу биш шүү дээ. Киногаа хийхийн тулд тэгэл одоо тийм одоо за нөгөө эмний цаг болоод одоо жишээлбэл би тэр кинон дээр тийм санал тавиад ингэсэн бол өнөөдөр би хийхгүй. Тэгвэл хийхгүй. Хийхэ бүр болчих. Нэг бол одоо бол бид нэр тийм хувцсыг нь оюулаад юм уу паркатнаас аваад хийх боломжтой болцсон тийм. Тэгэхээр зэрэг цагаа одоо ерөн зүгээр би өөрөө яг тийм өөрийнхөө мэрэгжилд өөрийнхөө зорьсон өстой мөрөөдөлд энэ кинонд хайргүй байсан юм шиг нэг тийм л юм гарч байгаа. Яг нь жоохон өмөрх юм бол хит залуу байж тээ. Тэгээд 22 жилийн өмнө шүү дээ. Тийм тэгээ бодохоор чинь тэрийг л би одоо муу кино гэж хэлнэ. Яалтчгүй. Нөгөөх нь бол би үе ярмаар бас нэг хэрүүл болсон бид нар. Тэрийг одоо өстой тэр үний нэрийг хэлээд яг 2000-аас биш 90 оноос 2000 он хүртэл Монголын киног унахсан хүмүүс нь бол яг одоо энэ кино хийж байгаа хүмүүсийг яриад идэгэн. Тэгэхэд бид нар чинь бүгд хүүхдүүд байсан. Яг 90 оны сүүлээр эд үйсэн уран бүтээлчд маань Монголын киног та нар хальсаараа театраас ташуурдаж гаргасан хүмүүс ч та нар шүү. Яагаад үг гэхээр мань хүмүүс нөгөө юуг
улсыг продюсер хийж яхад бол маш сайн уран бүтээлүүд хийж яхад яг хуу бас л нөгөө нэг хөл толгойн алдаал ингээл нөгөө мөнгө цаас юу аахгүй. Тэгтээ хальсаар хийжсэн тэд нэр. Хальсаа бүр шатаагаад мөнгө гаргаж аваад ингээл Монгол кинон сан өмргийг тэгэл ухаа явж иж л тээ. Тэгж ягаад яг тэр 10 жилийн хугацаанд жишээлбэл ер нь 2000 оноос яг 90 он гэх юм бол одооны хийж байгаа хүмүүсээс бол маш цөөхөн хүмүүс нэг киноор орсон байсан. Тухайн үеийн яг нөгөө эд хийжсэн хүмүүс маань өөрснөө Монголын киноныхын нэр үндийг тэгж бууруулсан шүү гэх юм уу. Зөөлнөр хэлвэл одоо ахмад хүмүүс байвал. Тэрнээс хойш бол тэгээд нэг юмны үе холбоо тасарчгаараа ингээд өндийх гэж явж байгаа үе нь бол магадгүй бид нар ч гэсэн өндийлгэж чадахгүй. Бидний дараагийн үе юм уу? Тэрний дараагийн үе одоо нөгөө нэг солонгос кино шиг гоё цааш нь гоё ингэж огцом авч явах л байх гэж дахин харуулгаж яддээ шүү дээ. Яг тэгэхээр бид нарт ийм нөөц нь байна, түүх нь байна, монгол хүний өөрийнх нь философи нь байна гэж бодох юм бол маш сонирхолтой шүү дээ. Манай амьдрал чинь нүүдэлчин тэгээ нөгөө талдаа хотчсон ийм маш сонирхолтой юмнуудыг холбож хийх юм бол биднэрт бол боломж байгаа л гэж хэлж чинь. Тэгээд дараагийн 3 дахь нь болохоор би одоо нөгөө нэг энэ IP-гаар дүүрэн байж гарах болгонд ингээд хэд хоног болгонд орж ирдэг тэр нэг юм энедмин гэх юм уу. Энедмин ч гэдэг яг та ер нь тийм нэг киноны чанарыг унгацсан нэг тийм нэвтрүүлэг юм уу. Кино контент юм уу. Тийм кино контент гэдэг юмд бол жоохон тийм өөрөө бол дургүй байдаг. Аливаа уран бүтээл дээр бол яг хурдан хугацаанд сайн бүтээл хийж болдог боловч ихэнхдээ л ер нь алддаг шүү. Тэд хоног зураг авсан гэдэг нүд орой дээр гартлын. Яг хөө тэгтээ нөгөө 48 цаг гэдэг өөрийнхөө ярьсан юмны эсрэг байгаа юм шиг боловч тэр бол шал өөр юм л да. Өөр тий. Тэгэхээр бид нэр тэр юмнуудыг одоо залуучууд маань хийж гэнэ гэхээр үеийнхэн маань ч хийж лээ янз янз л байна. Нэг тиймийг ойлгоод эцэст нь юугаараа бид нэр дэнчин тавиад байгаа юм бэ гэхээр хэдэн жилийн дараа тэд нар бол зүгээр ингээд нөгөө баг энэ контент үзүүлж байгаа хүмүүсийн хаардан дээр нь багтахаа байгаад хамгийн их л устгах кинонууд шүү. Мартагдаад алгуулна. Та нарын өөрсний чи компьютер дээр л үлдэнэ. За шинэ жилээр хичнээн шинэ жилийн кино гарч ирээд байгаа юм би тийм. Тийм тэр болгоны чинь дотор уул нь бол их гоё мөрөөдөл байгаа даа. Тийм шийтнүүд зүг тэр шинжилээ. Тэгээд тэр чи одоо ядж яхад манайх хичнээн баяртай байлаа тий. Та одоо шинэ жилээр би чамтартай үздэг үү? За нэг тааруу Монголын номер 1 шинэ жилийн кино юу вэ таны явж ирнэ? Би чамтартаас өөр шинэ жилийн кино байна уу? Тийм ер нь тэгж туссан уу. За ийм нэгэн дурлал бас гоё юм а тий. Орчин цагийнх дундаас. Тий. Ер нь гэхдээ яг шинэ жилээр би чамтартай наадмаар гард магнаа цагаан сараар мантгойц цагт ингээд бид нарт нэг юм үзээд заншицсан тийм кинонууд байна штэ. Тэр нөгөө өөрөө нөгөө тэр агаарыг навчиж өгдөг. Одоо үндэсний бүхэн ардтал чинь заавал нэг уртын дуу явж идэв шүү. Тэр шиг тий. Тэр бидний атмосферыг өгж идэг юм нүч наад кино ч юм байна. Тэгэхээр яг тэрэн шиг тийм чанартай кино хийхгүй маа гэхэд одоо бол яг Z үеийнхэн ч гэдэг юм уу тэрнээс доод үеийнхэн жишээлбэл би чам тайртайг шинжилгээр үзэхгүй байхгүй юу. Тэгэхэд ийм гоё том зах зээл нь байхад эднэрт нэг тасарсан шинэ жилийн кино хийгээд өгчөд өгнө болмоор байгаа байхгүй. Тэгэхэд шинэ жилээр баг 20 30 юм шинэ жилийн хогийн шит кинонууд гарч штэ. Бүгд чанаргүй зарим янз бүрийн юм дуурайцсан тий. Тиймэрхүү кинонууд айгүй их байгаа. Тэгэхээр таны хэлж байгаа контентууд чи би бас амар дургу. За ах одоо юу яана? Хоёлаач тойроод өрнөө сэтээсээ гараа явцсан. За нэг час хийсэн 2 муу кино. Танаас одоо сонсч ижил гаргана да. Сонсч ижил гаргана. Одоо ерөнхийдөө хэлэхгүй шүү хаа. Харин яг киноных нэрийг why яагаад муу юм? Одооноос ирнэ энэ Аригун подкаст орж ирж байгаа хүмүүсийг нь 5 шит кино 5 топ киногоо заавал хэлжиж л гаргана гэдэг шаардлагатай. Хэлэхгүй бол одоо тэгэл таны гаднаас төгжил явъя та. Хэцүү байт юм аахаа ойлгож байна. Гэтэ сайн муугийн заавал монгол кинонд хэлж явах хэрэгтэй. Хэлээд тэгэд тэр гол нь юу л байгаа юм л та. Сургаар гэдэг асуудал надад хэцүү байна. Сургаар муу гэж дүгнэнэ гэдэг асуудал маань. Би одоо бол саяны ярьсид бол бүгд л яг тийм болчиход байна л та. Энэ арайчтай гэд муулчих кино. Арайч даанчтай гэмээр юмнууд хэрэгтэй шүү дээ тий. Жиж уулын гоё. Яг жинхэнэ даанчтай нэрээ. Өөрийнх нь 5 кино зуул авчих юмсан.
найруулагч гал хоёр ах өөрийнхөө 5 кино гуссан штэ. За. Тий. Тэр ч бас тактикл да тий. Оо янз Янз янз. юм ба. Тактикуд эвгүй тактик ашиглана штэ зарим. За. Нэг юу гээд би одоо тэр ч манай хин хийсэн байдаг лээ. Намайг ил цэцэг хийж яхад нэг кино яг тэгж хэлж ирсэн. Манайх яг зэрэг зураг нь явж байгаа. Танаа киноны хажууд бол минийх кино шүү гэд хэлж ирсэн. За. Тэгээд Ямар кино юм? ах トゥ 3 гэдэг нэртэйсэн санагдаж байна. Хөдөө моциклтай юм. Захиалгын нэдийн үү? Магадгүй. Тийм шүү дээ. Захиалгын нэдийн ах トゥ 3. 17 оны үед гарч ирсэн. Тэгэнгუთ би өс авч байгаа юм биш, янз бүрийн бодож байгаа юм биш. Одоо зүгээргээ утгад тэр киног нэгээр нь нэрлэлчмээр байна. Яг төхөр маш их бардан байж байгаад магадгүй унсан байх. Тухайд тэг санагдаж байна. За 4 кино хаа. За 4 болцсон те. За 1 кино. Тэр цусрагчийн хайр гэдэг нэг кино. Тэрийг бол би бол яг үнэндээ бол үзээгүй. Гэхдээ нөгөө нэг сурталчилгаануудыг нь харсан, трейлерыг үзсэн. Нөгөө кино гэдэг жанр эсвэл жүжигийн тавилттай одоо цусрагч мандар байвал яах вэ гэд энэ өөрөө ямар үндэснээс ямар соёл иргэншлэлээс гаралтай төөхөлөг югдөг чинь кино болгоё гэд нэлээд сайн бодсон бол бас байж болох. Тэгээ нөгөө бас касын орлогын жишээ юм уу нөлөөлөх байх л гэж боддог чинь. Тэр киног нэрлэх болов уу гэж бодож чинь. Цусрагчийн хайр. Ой тэр чи юу гэдэг лээ? Юу үнэртэж чинь гэдэг лээ? Би бүр трейлерын үсэд илгээ өчлөө нээжсэн юм аа. Секс үнэртэж чинь гэдэг лээ. Юу үнэртэж чинь гэсэн чи секс үнэртэж чинь гэдэг лээ. Нээрэд наат чинь бас байж болох юм биш үү? Бас анх удаа дурдаг. Жирэгтэй би бол наад цусрагчийн хайртай чинь бол 100% санал нэгж байна. За тэгээд давлааштай хаа тэгээд 5 кино. Өөр гэтээ бас ер нь бол чин 2000-аас хойш гэдэг цензур байгаад байгаа юу? Байгаад байгаа хаа. Байгаад байгаа тий. Тэр одоо нэг халисны кино хийжсэн маань. Тэгэхээр 2000-аас өмнөхтэй ч бараг ороо явчих юм бодлоо. За тэгвэл тооцохгүй байна. За сэлгээний нэг кино юм уу? Сэлгээнд авчил таахаа. Юу юм? Нэр нь бас юу лээ. Нэр нь бас орж ирдэг. Зүгээр нэг тийм инедми маягийн нэг пүүснек гэж байгаа хүмүүсийн тухайн нэг тийм кино хийжсэн. Нөгөө пүүснек гэл банкнаас зээл авах гал ингээд. Би говьд усан цахилгаан станц байгуулах гэсэн ингээд. Тэнгүүт говьд усан цахилгаан станц байгуулна гэхээр яг нөгөө нэг утга нь бол мэдээж байж болохгүй шүү дээ. Тэгэхдээ тэрийг тэр үеийн кинон дээр текстээр хилцсэн байна гэхээр уул нь яжилж байгаа юм уу? Тэгэхдээ яг ингээд бодит зурган дээр ихгүй ингээд банкны нөгөө ингээд юуны нөхөр ингээд тий баримт материалаа цуглуулчихсан. Би тийм хийх гэж байгаа гэсэн чинь нөгөөт ингээд баахан тийм марзан юмнууд яриад одоо нэр нь орж ирэхгүй нэг тийм хэсэгтэй кино халисны кино байсан. Санагдчих. Тэгэхээр бол 90-ад оны үеийн кино байх магадлал өндөр байх. Одоо тэгээ нэрийг нь бол санахгүй юм чинь орох юм уу яах нэг ямарчсан. Над бол тоол гүйцчихвэл амар байгаа тийм. За окей. Тэгээд ерөнхийдөө манай подкаст маань энэ хүрээд өндөрлж байна хаа. Тийм. За тэгээд ямар ч байсан урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн дээгийнхта баярлаа. Бас тэгээ би таныг бас их өвөрмөц урилаа штэ. Өөрийнхөө бас 7 өдрийн базаа мэдийн дундуура ахыг нэг гоё хүрээд ирээчээ гэ тэ. Гэхдээ яг альбом бусаар бол өмнө хоёлоо осцондоо ярьсан. Тэг би бараг таныг 2 сарын өмнө ч үрсэн баг. Тийм. Хоёлоо зөрөлдөөд байсан тийм. Зөрөлдөөд байсан. Танах студид анзалсан би нөгөө гадагшаа. Тий. Ажилтай байсан гэсэн юм. За тэгээд подкастын маань одоо ивент тгчээр бол манай 88 Films одоо танаа киночдын бол хамгийн чухал одоо маркет тий. Мөн миний ажилдаг одоо мөнх даатгал компани маань
манай ивент тэтгэгч. За тэгээд энэ ширээн дээр байгаа супер глюкоз гэдэг юм ус ивент тэтгэгчээр ажиллаж байна. За подкастын маань уламжлал ёсоор манай зочин хаалтаа хийдэг байгаа. За аль камер руу арах манайхан хэлээд өгөөрэй. За тэгээд хөтлөгч энэ подкастыг санаачлагч таны хэлснээр бол асууснаар бол миний хариулснаар бол одоо энэ подкастууд энэ ревюуд бол Монголын киноны хөгжилд бол их тийм чимэх давс мэт гашуун магадгүй чимэх чихэр мэт амттай энэ бүх зүйлсийг үзүүлснээрээ тэр цай бид нэг цай ууж гэх юм бол маш амттай цай болох болтугай Монголын кино минь. Тэгээд үнж үзэгч та нартай баярлалаа. Сайн мууг нь бүгдийг нь үзэж саарыг нь торхгүй илж сайныг нь одоо бас торхгүй магтдагт баярлалаа. Тэгээд дараагийн зочид дараагийн оролцох хүмүүс маань бас Монголын киноны тухай үнэтэй санал зөвлөгөөгөө хэлж сайхан бас зарим үедээ хөлсөж яхруулсан маш их бодохоор асуултын хариултыг хайлгаж ингэж суулгаж байх болтугай л гэж ерөөмөр байна. Тэгээд шоу магадгүй дараагийн уран бүтээл нэг хүн дахиж орж болохгүй л баг. Гэхдээ одоо айгүй болно шүү дээ гарах баха. Болно шүү дээ. Таны дараагийн киноны дараа дахиад ярин чи подкаст юм чи. Телевизийн нэвтрүүлэг юм чи тий. Тэгээд эргээд тэгвэл сайхан уулзахын ерөөл тавья. Дараагийн уран бүтээлийн араас сайхан шин дөрүүд шин түүхийн тухай хөөрнө. Баярлалаа. За тэгээд манай энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Тэгээд найруулагч Дэлгэр баяр ах маань хүрэлцэн ирлээ. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.